CRISPR гэдэг нь одоо монголоор хэлэх юм бол амьд биетний генийг засварладаг технологи гэж хэлж болно. Та бол Ина их сургуулийг төгссөн, илүү сангийн техникээр төгссөн. Үргэлжлүүлээд Солонгос улсын хамгийн топ сургууль болох SNU Seoul National University-г молекулын чиглэлээр төгссөн. Яагаад Солонгос руу ирэх болчихвоо? Яагаад Солонгосыг сонгож суралцваа гэдэг дээр ярих юм бол энэ одоо жишээ нь А4-ийн хуудсан дээр баахан үсгнүүд бичсэн байгаа байхгүй юу? Тэгээ энэ зүгээр ингээм харах юм бол ATG, TTT гэдэг яг энэ дөрвөн үсгнүүд байгаа байхгүй юу? Тэгээд энэ үсгнүүд ингээд бүтэнгийн хүний нэг одоо гений мэдээллийг бичих юм бол бараг саяас илүү хуудас болно. А4 хэмжээ тий. CRISPR дамжуулж хорт хавдрыг хэмжлэх боломжтой. Өсний уугийн эс байгаа тий. Уугийн эс бол миний өөрийн эс тийм ээ. Тэгсэн чинь дархлааны эс тэрийг гадны биетэн гэж хүлээж аваад очиж атак хийгээд өхүүлээд тунгат өс суналт явагдаж байгаа. Миний хариулт зөв. Тэр хүний хүсэж байсан хариулт нь зөв. Гэхдээ тэр хүний харж байгаа байдал нь тэгэл хурал таарсны дараа ирээл өөрөө ямар мэргэжилтийн гадаад юм уу? Тэгээ солонгосоор яаж ийм сайн ярьж байгаа юм? Доктороо хийсэн үү? Одоо хиттэй ингэдэг ч юм уу тий. Ганцхан юм асууж. Гэртээ Америкт гэртээр зардаг гэж байна. Яаж? Хууль бусаар. Тэгээд сайн үнэнжигч. Эмэнэ арай минь урьж оролцоосон явдал баярлалаа. Баярлалаа. Манай урилгыг бас хүлээж авсан баярлалаа. Товч танилцуулга өөрийнхөө тухай хэлэх юм бол намайг Бямсрынгийн Нинж гэдэг. Би Солонгос улсад ирээд одоо 10 жил болж байна. Тэгээд гадаадд амьдраад нийт бараг 11 жил мэргэжлээрээ сурч амьдраад миний хувьд болохоор 10 жилээ төгсөөд Солонгос руу саяхан жибэр мэдж байгаа те сангийн тэтгэлэг, эрүү сангийн тэтгэлгээр инженерүүд дадлагддаг тэтгэлгээр Ина их сургууль иржсэн. Тэгээд тэр биоинженерээр бакалавра төгсөөд төгснөхийн дараа шууд 18 онд Сүүлийн их сургуульд дахиад адилхан мэргэжлэр био онгахын инженер. Тэгээд тэр дотроо генетикийн инженер гэж салж явдаг. Тэгээд миний судалгааны ажил болохоор CRISPR гэдэг генетик инженерийн төлөв хэрэгсэл гэж ярьдаг штеп. Тийм амьд биетний генийг засварладаг тийм судалгааны ажил хийж исэн. Тэгээд төгсөөд одоо салбартаа ажиллаад 4 жил болж байна. 5 жил гарам тийм. За тэгээд хэрвээ би нөгөө мэргэжлийн хүн биш учраас би ингээ буруу ярих юм бол та зүг болгоод тэгээд хоёлаа нөгөө таны ажил мэргэжил рүү орохоосоо өмнө Eldon гэдэг одоогийн ажиллаж байгаа компанийн талаар мэдээлэл хүргэх юм бол миний одоо ажиллаж байгаа компани болохоор Eldon Pharmaceuticals гэж явдаг. Тэгээд энэ болохоор ерөөдөө эмийн үйлдвэрийн компани, эм хийдэг компани гэсэн үг. Тэгээд энэ компанид болохоор би ороод 1 жил болох гэж байна. Тэгээ манай компани болохоор 1941 онд байгуулагдсан. Тэгээд бараг мэдж байгаах тэгээд Солонгосын ихэнх дээр үеийн түүхэн анхдагч компаниуд ер нь 20-с 40 оны хооронд байгуулагдаад тэгээд Солонгосын ерөнхийлөгчийн доор тухайн үед 40-с 60 оны үед яг ийм STEM чиглэлээр байгаа компаниудыг улсаас их дэмжлэг үзүүлсэн ерөнхийлөгчийн бодлохоор тэгээ яг STEM R&D одоо manufacturing зүг рүү их ерөнхийлөгчийн тийм санаачлагаар улсаас дэмжлэг үзүүлээд одоогийн байдаг томоохон компаниуд ерөнхийдөө тэр үеэс түүхэн эхэлсэн гэж үзэж байна. Тэгээд салбартаа анхдагч ер нь хамгийн анхны эмийн үйлдвэрийн компаниудын нэг. Тийм компанид одоо шинжлэх ухааны лиценз хариуцсан менежерээр ажиллаж байгаа. Таны хувьд болохоор нөгөө бакалаврын мэргэжлээ гэж ярих бах нөгөө биомолекулын инженерийн чиглэлээр бол төгссөн байгаа. Яагаад ингээд лицензийн менежер ажиллах болов? Ер нь лицензийн менежер гэдэг чинь одоо юу хийдэг ажил вэ? Тийм яг үндсэн бакалаврын мэргэжлэлээ биоинженер. Тэгээ магистртаа болохоор одоо саяны хэлж байгаа молекулын инженер буюу яг CRISPR одоо тэр генетикийн судалгаа хийгээ явсан. Тэгээ яагаад энэ салбарт хийж байгаа одоо байгаа нь болохоор шинжлэх ухааны лиценз хариуцсан менежер буюу эмийн үйлдвэрт ажиллаж байна гэдэг маань түүхэн их урт. Тэгээ ерөөхдөө болохоор би ингээд олон салбарт ажиллаж үзсэн, судалгаанд хийж үзсэн, бас нөгөө яг бизнес судалгаа хариуцсан дундах bridge болдог нөгөө translation engineer маягийн ажлуудыг хийгээд тэгээд анзаархаар биотехнологийн салбар дундаа хамгийн доктортой бас зах зээл том нь болохоор биофармад байдаг.
Тэгээ одоо ингээ biotech компаниудыг харахаар ихэнх нь стартапууд биофармуудыг харахлаа pharmaceutical компаниуд болохоор ихэнх нь томоохон компаниуд тийм доктортой. Тэгээд ер нь энэ салбарч гэсэндээ нэг ажиллаж үзье. Яг клиник дээр яг зөвхөн судалгааны ажил биш тийм яг клиник дээр яг үр дүнгийг харахын тулд ажиллаж үзье гэж бодоод одоо энэ чиглэлээр ажиллаж байгаа. Миний ойлгосноор лицензийн менежер гэдэг нь болохоор компанид үйлдвэрж байгаа шинэ одоо продуктууд буюу одоо ийм тэгээ шинжилгээ ухаанаас гаргаж авсан одоо продуктуудыг нөгөө талд байгаа бизнесийн зах зээл рүү хоёуланг ингээд зуучилдаг ажлыг та хийдэг гэж ойлгож болох уу? Тийм, ер нь бол тийм. Тэгээд одоо нэг имейл лиценз гэдэг нь тухайн зах зээлд гарсан нөгөө зөвшөөрлөө авсан имийг өөр компани лицензийн зөвшөөрлийг аваад тэр имийг дахиж боловсруулах түгээх одоо зарах эрхийг хэлж байгаа тийм лицензийн эрх гэдэг нь миний мэргэжил болохоор одоо шинжлэх ухааны лиценз гэж явж байгаа. Тэр нь болохоор яг ингээд зах зээлд гарсан зөвшөөрлийг олгосон юм биш. Яг шинээр гарч ирж байгаа юм баггүй юу. Тэгээ яг нээлтийнх нь үе дээр байгаа имийг тэр имийн патент ч юм уу open innovation тэр нөгөө яг шинжлэх ухааны механизм молекулын бүх юмыг хариуцдаг гэсэн. Тийм. Солонгост оюутны зээл гаргадаг цоргонц байгууллага GME. Зээлийн зөвлөгөөг 010 33 84 68 дугаараас авах боломжтой. Зээлийг GME-гээс. Жохон гүнзгэрүүлээ ярих юм бол таны ер нь өдөр тутмын ажил яаж өнгөрч байна? Ер нь одоо ямар төсөл төр ажиллаж байгаа? За миний хувьд болохоор манай компани Erden Pharmaceuticals дотроо яг нөгөө нэг шинэ нэмийн технологи хариуцсан салбар нь байдаг. Тэрэн дээрээ би өөрөө хариуцсан ажиллаж байгаа. Тэгээд манай компаниас гаргаж байгаа юмнээс гадна компани маань дотроо 3 охин компанитай. Тэгээд энэ 3 охин компани бас дахиад олон прожектуудтай. Тэгээд нийт одоо pre-clinical гэж ярьдаг. Яг нөгөө клиникийн туршилтын өмнөх буюу одоо саяны хэлдгээр нөгөө шинжлэх ухаанд дөнгөж эхэлж байгаа тийм нээлтийн үе шатны прожектууд нийт 10 гаруй прожект байгаа. Яг одоо фокуслаад хурцтай хөгжиж байгаа нь болохоор нэг 2 прожект байгаа. Тэгээ энэ хоёроо ерөөхдөө гадаадд байгаа Big Pharma, Novartis, Merck гэх мэтчлэн баг нэрлж болох бүх том компаниудтай бид нэр одоо уулзалт хийгээ явж байгаа. Тэгээ энэ компаниудад яг өөрсдийнхөө технологи шинээр гаргаж ирсэн молекулаа танилцуулаад тэр нөгөө нэг судалгааны ажлаа харуулаад шинжилгээ одоо юуг нь механизм нь шинжлэх ухааны яг science background-ыг тайлбарлаад тэгээд энэ компани хэрэг сонирх юм бол манай компаниас тэр технологиг одоо худалдаж авдаг лицензийг авдаг гэсэн үг. Тийм. Солонгосод ер нь энэ чиглэлийн зах зээл хэр хөгжсөн байт юм бэ одоо? Мэдээж бол Монголоос бол ихээхэн одоо хөгжлөөр бол илүү явж байгаа. Гэхдээ одоо шинэ бүтээгдэхүүн гаргаж ирэх гэдэг тоо нь харьцангуй их байдаг уу, бага байдаг уу? Тэгээд Солонгос болохоор өөрөө биофарм нь ер нь биотекээр нэлээд Азад мундаг стартапууд зөндөө байгаа. Тэгээ яг биофарм ялангуяа химийн гаралтай имээрээ бол анханасаа яг одоо юу гэдэг Америк эсвэл Герман, Япон яг тухайн үед дайны үед хүн дээр судалгаа хийж болдог гэсэн орнууд ч юм уу те ийм тухайн үед тэр туршилт хийдэгсэн компаниуд одоо хүртэл түүхээрээ үлдсэн. Тэгээд энэ компаниуд энэ орнууд ерөөхдөө маш сайн байдаг. Тэгээ хойноос нь одоо Азаас сүүлийн үед гарч ирж байгаа орнуудын нэг бол Солонгос. Тэгээд Солонгос болохоор яг шинэ имийг үйлдвэрлэдэг компани гэхлээрээ цөөхөн хитгэн компани байдаг. Тэрний нэг нь одоо Tuan ST гэдэг ч юм уу, Yuhan гэх мэтлэн компаниуд. Тэгээ манай компани яг энэ цөөхөн хитгэн компани хойноос орж ирэх гээд ерөөхдөө одоо бэлтээ явж байгаа. Тэгээд Солонгос болохоор сүүлийн үед яг шинэ имээр болохоор ADC гэдэг байхгүй. Тэр нь бол antibody drug conjugate гэдэг. Тийм монголоор. Одоо монголоор болохоор имийг химийн гаралтай им, биологийн гаралтай им гэж хоёр ангилдаг. Тэгээд биологийн гаралтай им гэдэг нь одоо юу гэдэг чинь хүний биед байгаа нөө эсрэг биед ч юм antibody ч юм уу хүний биеэс гаргаж авсан тийм молекулыг ашиглаад амьд амьтнаас гаргаж авсан яг биологийн гаралтай молекулыг ашиглаад ийм гаргаж байгаа. Тэг хим гэдэг нь болохоор яг лабораторид химийн арилгаар тийм ээ. Тэнгууд энэ antibody drug conjugate гэдэг нь болохоор яг энэ эсрэг биед хүнээс гаргаж ирсэн биологийн гаралтай энэ антибодийн дээр тэр drug conjugate буюу toxic тэр химийн урвалыг хооронд нь нийлүүлээд гарч ирж байгаа гэсэн. Тэгээд одоо энэ ADC гэдэг энэ салбараараа Солонгос ерөөхдөө бараг дийлүүдийг хийдэг. Дийл гэдэг нь одоо нэг хоёр компани хоорондох солилцоо байгаа шүү дээ. Шинжлэх ухааны солилцоо. Бараг дийлэнх нээлтүүдийг Солонгос одоо хийгээ авч байгаа. Баярлалаа. Хоёлаа биотекийн талаар бол өргөжлүүлээд ярина. Мөн дээрээс нь нөгөө
сая та яриандаа дурдлаа судалгаа хүн дээр хийдэг, амтан дээр хийдэг гэх тэр талаар ярина. Гэхдээ тэрнээс өмнө та бол Ина их сургуулийг төгссөн, илүү сангийн тэтгэлгээр төгссөн. Үргэлжлүүлээд Солонгос улсын хамгийн топ сургууль болох SNU Seoul National University-г молекулын чиглэлээр төгссөн. Ер нь яагаад Солонгос руу ирэх болчихвоо? Яагаад Солонгосыг сонгож суралцваа гэдэг дээр ярих юм бол тийм би өөрөө мэргэжлээ сонгох болсон шалтгаан баг дунд ангитай мэргэжлээ сонгож байсан. Тэгээ биотехнологи гэдэг юмыг мэддэг болоод тэгэл сонирхож эхлээл Монголд яг 10 жилдээ одоо биотехнологи тэр дундаа жоохон ангахтай холбоод яг одоо хүний эрүүл мэндэд чиглэсэн биологийн биотехнологийн салбар юу вэ гэд үзсэн шиг яг намайг ер нь ахлах ангид байхаас эхлээ биоинженер гэдэг мэргэжил яригдаж эхлээд гадаадад. Тэгээ үндсэн биотехнологи гэдэг нь болохоор энэ техникийн технологийн тал дээр тэр нь болохоор мал аж ахуй ч юм уу ургамал микробиологийн биотек болоо явцдаг байхгүй юу. Тэгээд биоинженер гэдэг нь болохоор жоохон ангаах тэгээ биолог хоёрын дундаж гэсэн дундах бриж нь болдог. Тэгээ ерөөхдөө биоинженерүүд эмнэлэг дээр хэрэглэгддэг бүх тоног төхөөрөмж хүний биед хэрэглэгддэг бүх одоо биологийн гаралтай уруулж ийм технологиудыг хийдэг гэсэн. Тэгээд анх яагаад Солонгос руу ирсэн бэ гэхлээр баах юм тайлбарч байгаа тий. Яагаад вэ гэхлээр яг энэ биоинженерээр сурмаар байсан чинь Монгол биоинженер гэдэг мэргэжил байгаагүй. Тухайн үед гэдэг чинь 14 он. Тэгээд яг намайг 10 жил төгсгöd болохоор 12 он байсан. Тэгээд биотехнологи гэдэг бол мэргэжил муйст байсан. Тэгээ нэг нь шүтис байлуу. Тэгээд муйсын биотехнологийн ангид болохоор ерөөхдөө улсаас хэдэн хувийг илүү оруулдаг. Тэгээ ерөөхдөө хүүхдийн тоо их цөөхөн. Тэгээ тэнд болохоор яг яшигийнхаа оноогоор ороод тэгээд биотехнологиор сураад тэгээ яг миний нөгөө сурмаар байсан биоинженерийн талаар нэг их сураагүй бид нар яг ургамлын биотехнологи ч юм уу тийм микробиологи ч юм уу тийм чиглэлээр сурч ирсэн болохоор ер нь гадаад руу явъя гээд эхний семестртээ гадагшаа тэтгэлэг үзэлж байсан. Тэгээд хамгийн сонирхож байсан яг үүндээ бол Америк. Тэгээ Америк руу аплайдаад хэд хэдэн сургуулиуд нь тэнцэж байсан. Тэгээд тэтгэлэг авахгүй. Тэгээд I'm so broke. Тэгээд тухайн Солонгос руу тэтгэлэг байж тараад шалгалтын нөгөөд тэнцээд тэгээд яг 4 жилээр тэтгэлэг болгодог болохоор Солонгос руу ирж байсан. Тэгээд эхэндээ жоохон гэл ингэж байгаа л тэгэл дасаал тийм. Тэгээд нэг юм нь болохоор нөө Солонгост би ирчээд одоо яана Солонгос хэл мэдгүй сурсан ч гэсэндээ бид нар 6 сар хилээ үзэл ирдэг гэсэн байхгүй юу? Тэгэл ирсэн чинь нөгөө багшийн ярьж байгааг ч ойлгохгүй. Тэгэл эхэндээ санаа зовдөг байсан чинь надад нэг таалагдсан юм нь болохоор Солонгос гэдэг профессорууд өөрсдөө угаасаа бүгд Америкт сураад ирсэн. Нөгөө Кипо гэдэг чинь Америкийн Солонгос ч юм уу те. Ер нь Америкт удсан хүмүүсээ бол англиар сайн ярьдаг тийм. Тийм орс школтой гэдэг шиг тийм. Тийм болохоор англиар сайн ярьдаг багш нар зөндөө. Тэгээ ерөөхдөө Америкийн тийм стандартаар хичээлээ заадаг байсан. Тэгээд гайвайсуу. Таны хувьд бол нөгөө элбэг цагийн тэтгэлгээр орж ирж байгаа манай зочдын 3 дахь нь тийм. Харин тийм. Элбэг цагийн тэтгэлгийг буюу хуучин нөгөө 21-р зуун сан тэтгэлэг байсан. Тэр тэтгэлгийн талаар манай сонсогчдод ярьж өгөх. Тийм. Манай тэтгэлэг болохоор Korean Airlines яг тэр авиакомпани Korean Airlines ч монголоор Airlines. The Korean Airlines авиакомпаниас олгодог тэтгэлэг. Тэгээд энэ компани дотор болохоор Ирвүү гэд тэр сан байдаг байсан. Тэгээд манай сангийн тэтгэлэг хэдэн оноос эхлэн би мэдгүй. Тэгтээ марцчихж. Тэгтээ ерөөхдөө инженерээр сурах сонирхолтой хүмүүст чиглэсэн тэтгэлэг байгаа. Тэгээд манай самбед нар ч гэсэндээ дандаа бүгдээрээ мундаг инженерээрээ төгсөөд одоо ихэнх нь Солонгосын том компаниудад ажиллаад явж байгаа. Ер нь нарийн мэргэжлийн хүмүүсийг бэлтгэдэг ийм тэтгэлэг байна. Солонгост ер нь амьдрах одоо чаленж хэр байна? Ер нь анх Солонгост ирээд таны одоо чаленж болж исэн зүйл чи юу байсан бэ? Яг одоо жишээ нь би Солонгосын соёлыг их мэддэг ч юм уу тийм ээ. Солонгос хоолнд дуртай, K-pop сонсдог. Тийм байсан бол ингээл ирэхэд одоо бүх юм гоё нэг яг мэддэг юм шиг дотн байх байсан баг. Тэгээд би нүн анханасаа тийм юм байгаагүй. Халуун ногоотой хоол би одоо ч гэсэн идэж чаддгүй. Тэгэл яг анх ирж хахад адилхан Аз орн ч гэсэндээ яг Солонгос, Япон, Зүүн Азийн орнууд
миний бодлоор одоо Солонгос, Япон, Хятад гурван ороо хоорондоо жоохон төстэй юм шиг хүмүүс нь. Тэгээд Монгол хүмүүс болохоор Төв Аз жоохон Узбекистан, Кыргызстан, нэг жоохон Оросчууд юм уу, тэг нэг Европчууд юм шиг open minded, тэг western minded. Тэгээд Солонгост болохоор нөгөө нэг ахмад наснаа их хүндэлдэг. Тэгээд бүх юм ийм хүмүүс нь ичимхий хамаагүй юм хэлж болдоггүй ч юм уу. Тийм соёлын ялгаа ихэндээ жоохон хэцүү байсан. Тэгээд би нөгөө нэг шууд амар шулуухан ярьдаг гэсэн байхгүй. Тэгээл хоёр дахь нь хоол, би халуунагаатай хоол идэж чаддгүй. Тэгээд хоол их хэцүү байсан. Гурав дахь нь магадгүй хэл яг 6 сар Монголдо сураад ирсэн болохоор ирсний дараа ер нь л жоохон хэцүү байсан. Тэгээд одоо гайгүй. Надад бас яг би ч одоо ирээд нэг 3 сар л болж байгаа. Тийм. Тэгээд анх таны хэлснээр бол хамгийн түрүүнд хоол аягүй хэцүү байсан шүү дээ. Би ерөөсөө Монголд байхдаа Солонгост ингээ хоол надад хэцүү байна гэж ерөөсөө бодоагүй. Тэгээ анх ирэхэд бол хоол яаж ч юм хэцүү байсан. Яг дандаа халуун ногоотой. Тэгээ бүх юм амар sweet. Тэгээд мах аягүй багтаа дандаа би өхөр мах идэх дуртай. Тийм хаяад ингээл махсаал Монгол хүмүүс чинь мах идмээр санагдаа. Ялангуяа анх ирсэн жилээ ингээд Солонгос хоол аль болох махтай хоол захиалангууд ингээ 90 мах наахгүй. Тэгэл карбитон захиалсан чинь карбитон дотор мах наахгүй. Тэгэл дандаа ястай. Ер нь Солонгос ирсэн хүн болгон л үл энийг тавж тоолт юм байна. Тийм манай монгол хүмүүс Солонгост анх ирэхээр ялангуяа эрэгтэй хүмүүс их таргалдаг шүү дээ. Шалтгаан нь нөгөө нэг хоолнд мах байхгүй. Тунгууд цадахын тулд будаа хийддэг. Тэгээ будаа идээд хөөд. За хоёлаа эргээд буцаад сэтгүүрөөгөө ороход хоёлаа биотехнологи, биоинженеринг гэж маш их ярьлаа. Ер нь биотех гэж юу юм бэ? Манай сонсогчдод энгийнээр тайлбарлаж өгөх юм бол. Тийм саяны хэлснээр одоо Монгол биотехнологи тухайн үед хөгжсөн байсан. Тэгээд технологи гэдэг маань болохоор яг манай ээж аав нарын үед нөгөө Оросоос техникийн сургуулиуд орж ирээл технологид үйлдвэрлээл технологи заадаг болоод эхэлсэн шүү дээ. Тэгээ тэр ихэд одоо жишээ малаж ах байж юм уу одоо юу гэдэг ургамлын биотехнологи гэх мэтчлэн биологийн гаралтай зүйлийг ашиглаад ийм бүтээгдэхүүн гаргаж технологи үйлдвэрлэж байгаа биотехнологи гэдэг. Тэгээд миний сурсан биоинженер гэдэг нь болохоор түрүүний хэлснээр одоо ангаах хүний эрүүл мэндэд хүний биед ашиглаж болох тийм биологийн бүтээгдэхүүнийг инженерүүд хүнд ашиглаж болох хэмжээг нь хийдэг гэсэн үг. Тэгээ биотехнологи гэдэг нь одоо ерөөхдөө хүнсний, ургамлын зүгээр өдөр тутмын хэрэглээ болох юм бол биоинженер гэдэг нь бүр ингээд яг хүний биедэд ашиглаж болохоор сөрөг нөлөө үзүүлдэггүй тийм зүйл. Одоо жишээ нь шүдний имлэг орохоор имплант байдаг шүү дээ. Имплантыг биоинженерүүд хийсэн гэж хэлж болно. Үргэлжлүүлээд асуухад биоинженерингээр гарч ирсэн бүтээгдэхүүнийг хүнүүдийг жишээ олгоод тайлбарлах юм бол өдөр тутамдаа бид нар юу хэрэглэдэг вэ? Мэдээ сая та дурдлаа имплант гэж байна. Энийн шиг өдөр тутамдаа ашигладаг бүтээгдэхүүн байгаа юу? Өдөр тутамдаа гэхээр за жишээлбэл чихвч байж болж байна. Нөгөө нэг сонсголын аппарат тийм. Тэгээ сүүлийн үед бас би одоо тэр юу гэдэг юм мэдэхгүй нөгөө нэг зүгээр ингээд эндээ ингээд зүгчдэг чихвчнүүд vibrator тэр чигсэндээ одоо biosensor-ийн биоинженерүүд хийдэг. Тэгээ сонсголын аппарат нь ер нь л их хөвчлэн яг ангаах өвчтөн зориулсан тийм эмнэлгийн багаж хэрэгслүүд бол өдөр тутамдаа хэрэглэдэг зүйлэл болоо явцдаг. Тийм. Жишээ нь одоо pacemaker гэдэг байхгүй юу одоо зүрхний хэмнэл алдагдахаар зүрх хүчтэй юм одоо нэг тусаа шахаж чадахгүй байхад одоо хэрэгэлдэг багаж байна. Тэгээ зүрхний хавлаг гэдэг. Хавлаг гэж сонсч байсан үү тий. Зүрхний хавлаг болохоор зарим хүнд болохоор энэ эдэн гэмтээд тэгээд одоо ингээд зүрх тусаа шахахаар хавлага ингээ онгоогоод тэгээд буцаад буухгүй бол хавлага өөрөө хаагддаг. Тэгээд цус эргэж ордоггүй яг ингээ хавлагандаа хаагдаад тэгээд тэр нь гэмтэлд орохлоор одоо тэрийг солидог, replace хийдэг зүйлүүдийг биоинженерүүд хийдэг гэсэн үг. Тэгээ хүний биед ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэггүй материалыг гаргаж аваад тийм. Ер нь гэхдээ тэр бүтээгдэхүүнүүд нь бүгд байгальд ирэх буюу одоо энгийн хүний үгээр болвол ургамал амтнаас гарч ирсэн. Тийм байж болно. Эсвэл лабораторид хийсэн байж болно. Гол нь нөгөө нэг хүний биед сөрөг нөлөө үзүүлдэггүй гэдгээрээ биологийн гаралтай гэж тийм хэлж болно. Та бас сая ярианда маш олон дурдлаа CRISPR гэдэг тий. CRISPR гэж миний ойлгочоор бол генийн ДНХ-г өөрчилдөг технологи. Тийм. CRISPR. За хоёлаа энэ талаар
ярьж өгөх юм бол миний асуудалснаар CRISPR болохоор таны дипломын ажлын Тийм. Тийм CRISPR гэдэг нь одоо монголоор хэлэх юм бол генийг засварладаг технологи, амьд бидний генийг засварладаг технологи гэж хэлж болно. Тэгээд CRISPR-ыг англиар болохоор одоо монголоор орчуулах юм бол молекулын хайч гэж дууддаг байхгүй юу? Тэгээ хайчилдаг гэдэг. Хүний ДНХ-г молекулыг хайчилдаг. Тийм. Тэгээ яагаад энийг ингэж ДНХ-г хайчлах шалтгаан, хайчлах хэрэгтэй болж байна гэхэлэр хүний ДНХ, хүний ген болохоор 3 биллион тийм нуклеотид одоо үсгнээс бүрдсэн байдаг. Биллион чинь тэрбум тийм 3 тэрбум үсгнээс ингээ бүрдсэн байдаг байхгүй. Тэгээд одоо IT мэргэжилтэй хүмүүс код бичихээр хоёр оронтоор бичдэг техник гэж яадаг л юу лээ. Тэгээ заавчлаарай. Тэгээд тэрнтэй адилхан хүний ДНХ болохоор 4 үсгээр кодлогддог байхгүй. Тэгээд тэр 4 үсэг нь ингээл яг дараалд ороод нийт 3 тэрбум үсэг болдог. Тэгээд байраа солиороо тийм байраа солиол. Тэгээд энэ 3 тэрбум үсгнүүд 3 үсгээр нэг уургийг бий болгодог. Тэр уург нь болохоор яг хүний одоо би ингэж хөдөлж байгаа миний механизм ингэж функционал үйлдэлүүд гаргаж байгаа бүх юмыг тодорхойлдог гэсэн. Миний өсний өнгө, нүдний өнгө ч юм уу тийм. Зарим хүн яагаад бурж хөрөстэй, зарим хүн яагаад цэнхэр нүдтэй байна гэдэг. Тэгээ энэ ген нүрэ кодлогдоо явдаг. Тэгээд энэ ген заримдаа ингээ мутацид орчдөг байхгүй юу? Би тэгээ чамд амархнаа тайлбар хэрэг энэ асуулт ирж магадгүй гэж зөвөр энэ хууц авчирсан гэхдээ харагдах уу? Энэ одоо жишээ нь A4-ийн хуудсан дээр баахан үсгнүүд бичсэн байгаа байхгүй юу? Тэгээ энэ зөвөр ингээ харах юм бол ATG, TTT гэдэг яг энэ 4 үсгнүүд байгаа байхгүй юу? Тэгээд энэ үсгнүүд ингээ бүгднгийн хүний нэг одоо гений мэдээллийг бичих юм бол бараг саяас илүү хуудас болно. A4 хэмжээ тий. Гений мэдээлэл тийм. ДНХ мэдээлэл. Тэгээд хаяада энэ үсгнүүдийн дараа л алдаанд ороод одоо A байх ёстой юм G болоод код нь буруу бичигдчихдэг. За ажаараа. Хаяада үсгнүүд алдаанд орно гэдэг нь над дээр хөндлөгдсөн байгаа үсгнүүд юм уу эсвэл намайг төрөхөд бий болж байгаа үсгнүүд юм уу? Зөв асуулт. Юу вэ гэхээр эс болгон өөрийн гэсэн ДНХ-нтэй бидний ДНХ гэж ярьж байгаа ерөөхдөө бол эсэн дотор байдаг. Эсний одоо нуклеус гэж нуклеус одоо монголоор юу гэдэг лээ. Тэгээ эсийн цөм дотор байдаг. Тэгээд энэ дотор нь бидний ДНХ мэдээлэл гэдэг байхгүй. Тэгээ эс ингээ хоёр хуваагдах болгондоо тэр ДНХ-г нь яг адилхан хоёр копидод салах хэвээр. Тэгж яхад хаяада бидний бие дотор байдаг тэр ДНХ-г ингэж уншдаг тэр уург гэдэг тэр уург маань алдаа хийждэг. Цэвэр байнга 100% ажиллаж чадахгүй ингээ бид нар ч гэсэн гараар юм хийж алдаа гаргадаг шиг. Эс ч гэсэндээ яг уургууд энэ ДНХ-г бичихтэй копидохтой алдаа гаргадаг. Тэнгуут одоо яг анх байх ёстой ДНХ-гийнхаа код нь жоохон өөрчлөгдчихдэг. Тэгэхээр мутацид орчдөг. Тэгээд хүмүүс яг жоохон буруу ойлголт нь мутац болгоно. Мутац дандаа аюултай биш. Тийм. Одоо жишээ нь SARS-CoV-2 ковид штэ тэ COVID-19 ковид гарч ирэхэд яг тэр үндсэн вирусийн нэр нь SARS-CoV-2 гэдэг вирус ахгүй юу? SARS-CoV-2 буюу бүр 90-ад онд л 2000-д гарч ирсэн SARS гэдэг өвчин. Тийм. Энэ вирус бол бүр аль хэдийн байсан вирус тий. Тэгээд ягаад энэ вирус гэсэн чинь мутацид ороод исэн бэ гэхэлэр нөгөө вирус өөрөө хост эзэн бие нь байж амьд үлддэг. Эзэн бие нь өвчвөл биш гэсэн вирус ч гэсэн өвчин. Тэгээд SARS-CoV-2 анх гарч ирчээд одоо хүмүүс өвдөж ирсэн чинь нас ардалтын тоо их байсан шүү дээ тий. Тэгээд тэгсэн чинь вирус би эзэн бие өвхөх юм би өөрөө ч гэсэн өвхөд юм байна. Тэгвэл жоохон өөрийгөө мутацид оруулж яаж энэ гартаа одоо удаан хамт амьдлах уу гэдгээрээ мутацид ороо явчихж байгаа. Тэгээд ингээд генэ мутацид оруулаад хүн эволюцийн одоо ингээд selection хийгээд дараагийн үе хоочтой яг юм хэрэгтэй мэдээлэл үлдээж болно. Эсвэл эсрэг мутацаас болоод хортавдар үүсч болно. Тэгээ генийн гаралтай өвчлөлүүд үүсч болно. Тэгээ CRISPR гэдэг технологи нь одоо CRISPR гэдэг технологи нь болохоор яаж ийна гэхээр энэ ДНХ хүний ген алдагдлалд орохоор алдаа гаргахлаар буцаад энэ алдааг нь яг тэр үсгийн анх байсан код руу сольж өгөхөд зориулагдсан технологи гэсэн үг. Тийм. Таны ярианаас бол 2-3 асуулт сорж байна. Тэгээ за нэгдүгээрт бол
За эсүүд ингээд хуваагдаад copy доод миний ойлгосноор л эсүүд ингээд хуваагдахдаа тэр яг генийхэн кодыг хоёр тал руу болгоод ижлэгэн одоо мэдээлэлтэй болоод салах хэрэгтэй. За тэгээ энийг ингээд зүгээр би өөр дээрээ бодоод үзэх юм бол миний үсний өнгө жишээлх юм бол цагаан байжгаад хэрвээ ямар нэгэн алдаа гарах юм бол хар болох боломжтой гэсэн үг. Тэр болохоор одоо ген энэ коднод шүү дээ. Код болохоор хоёр зүйлийг илэрхийлдэг. Genotype, phenotype гэдэг. Монголоор genotype, phenotype одоо phenotype гэдэг нь болохоор гадна талын бидний харагдаж буй байдал. Genotype гэдэг нь бол яг гений мэдээлэл аахгүй. Тэгээд phenotype мэдээлэл буюу бидний эцэгхээс авж байгаа. Тийм авж байгаа мэдээлэл. ДНХ мутацд ороод үсний өнгө салгидана гэхээр тэрнээс илүүтэйгээр нөгөө нэг яг гений өвчлөл ч юм ер нь тийм гентэй холбоотой ямар нэгэн асуудал үүснэ гэсэн үг. Гэхдээ хүний тийм гадна талын phenotype өөрчлөгдөх нь ховор. Тэгээ яагаад гэвэл ихэнх фенотипод одоо жишээ нь өсний өнгө ч юм уу тий хүн өндөр байгаа, тарган байгаа, яс томтой байгаа гэх мэтчлэн энэ гадаад энэ фенотип болохоор олон генээс нэгдсэн тийм үр дүн. Тэгээ олон генүүд ингээд нийлээд тэр хүний одоо яаж харагдаж буй байдлыг харуулж байгаа. Тэгээд ихгүйгээр зүгээр ганц ген яг мутацд орох юм бол яг тэр асуудал үүсэж болно. Тийм. Тэгээд тийм ер нь тийм. Буцаас дөрөвгөө ороход тэр хоёр эстээр ингээ копи дахтаа алдаа үүслээ. Энэ алдааны үр дүнд бидний нүдэн дарагдах юм уу эсвэл биднэрт мэдэгдэх ямар үр дүн гарч болох вэ? Тийм. Ерөнхийдөө ген алдаанд орох юм бол үүсдэг өвчлөлүүд гэж байдаг. Тэгээ тэрний нэгэн жишээлбэл sickle cell disease гэж байдаг. Тэрийг би монголоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ юу вэ гэхээр энэ болохоор бидний улаан эс гэдэг тий. Улаан эс бүрхий байдаг ш тий. Биологийн хичээлээр сурч ирсэн бол улаан эс бүрхий байдаг. Тэгээ шалтгаан нь болохоор цус бидний биеэр гөөхөд улаан эс бүрхий байж хурдан яг гүйдэг тийм дамждаг. Тэгээд энэ улаан эсийн дотор hemoglobin гэдэг нь одоо гемоглобин гэдэг хамгаалаар уураг гэдэг байхгүй. Энэ уураг нь хүчил төрөгчийг өөртөө ингэж татаж барьдаг. Тэгээд хаяада энэ хүчил төрөгч энэ уураг мутацд орчдөг. Тэр нь яг тодорхой ганцхан ген мутацд ордог байхгүй. Тэгээ энэ ген мутацд орохлоор нөгөө цасны улаан эс сар шиг ийм хэлбэрт болчдөг. Тэгээд буюу удаан дамжин гэсэн. Тэгэхээр ийм хэлбэртэй болоод урт болчихлоо нарийн судсаар гүөх юмнууд ингээ гүйж чадахгүй хоорондоо одоо ингээд юу гэвэл хоорондоо тэглээд цусыг ингээд одоо дамжуулахт нь удаашруулад тэглээд үе мөчний өвчлөл ч юм уу цус багталтыг үүсгэдэг. Тэгээ энэ бол ерөөхдөө генетикийн гаралтай өвчлөл. Тэгээд энэ өвчнийг жишээ нь CRISPR-ээр засч болно. Тэгээ яг ген мутацд ороод яг тодорхой санахгүй байна. Гэхдээ одоо GCA гэдэг байлаа гэхэд GTA болоод тэрнээсээ болоод өөр уураг хийгээд уураг бий болоод тэр уураг нь эсийг ийм хэлбэрт болгодог гэсэн. Тэгээд CRISPR-ийг ашиглаад энэнийг сайхан Америкт нэг хүүхэн дээр өвчнийг эмчилсэн байхгүй юу. Тэгээд яаж эмчилсэн бэ гэхээр CRISPR-ийг хүн дээр ашиглаж байгаа тэр туршилт нь болохоор эмчилгээ нь болохоор sickle cell disease гэдэг нь болохоор өөрөө цуснаас холбогдолтой өвчлөл. Тэнгууд тэр хүнээс цусын одоо гаргаж аваад тэр цус гэхээс илүү одоо нэг bone marrow гэдэг байдаг. Монголоор чүмэг ясны чүмэг хөлөв. Тэрэн дотор байдаг одоо үүдэл эс гэдэг байхгүй юу? Тэр үүдэл эсийг гаргаж аваад лабораторид тэр үүдэл эсэн дээр нь яг нөгөө GCA байх хэвээр юм GTA болсон байвал тэр тгийн буцаага сэргийг өөрчлөө тийм CRISPR-ийн аргаар. Тэгээ CRISPR очиж тэр генийн хайчлангуудаа яг анх байх хэвээр нуклеотид руу сольждаг гэсэн. Тэгээд тэр шинээр гарч ирсэн яг анх байх хэвээр эрүүл тэр генийн эсэн дотор хийгээд үүдэл эсэн дотор хийгээд үүдэл эсрийг олшруулад тэгээд эргүүлээд тэр үүдэл эстэй цусыг өвчтөндөө тарина. Тэгээд тэр цуснгүйгээд үүдэл эсн өөрийн чүмгэн нь очоод тэгээд дахиж боловсрдаг. Тэнгуут буцаад цусны хэлбэр нь улаан эсн бүр хийлээ. За хоёр дахь нь болохоор ингэсэн
Тас хорт тавдар гэдээ дурдсан. Би болохоор нөгөө хорт тавдрыг CRISPR дамжуулж эмчилж болох юм байна гэж ойлгосон байхгүй юу. Гэхдээ энэ дөр болохоор эмчилж болдог байсан бол хорт тавдрыг эмчиллээ гэж зарлах байсан баг тий. Гэхдээ сүүл өнгөрсөн сар байнуудаа Солонгосын хэвлэл мэдээллийн сайтуудаар мэдээ явсан. Нөгөө хорт тавдрыг генийн түвшинд эмчилдэг боллоо гэсэн мэдээлэл явсан. Энэ хоёр хоорондоо холбоотой юу? Ер нь CRISPR дамжуулж хорт тавдрыг эмчлэх боломжтой юм. Боломжтой. Гэхдээ миний мэдж байгаагаар одоо л судалгааны клиникийн туршилтан дээр явж байгаа. Тэгээ яг нөгөө нэг туршилтаа дуусгаад зөвшөөрөл авагдсан тийм тритмент бол байхгүй хорт тавдрын хувьд. Түрүүний миний хэлсэн sickle cell disease буюу ерөөд ганцхан ген мутацид орсон өвчлөлүүд байдаг байхгүй юу? Тийм тохиолдолд CRISPR-ыг ашиглах боломжтой. Тэгээ нөгөө нэг зарим disease-үүд болохоор олон ген мутацид орсон байдаг. Жишээ нь хорт тавдрын хувьд болохоор одоо хөхний хорт тавдрын хувьд болохоор BRCA гэдэг ганцхан ген мутацид орсон байдаг. Гэхдээ зарим тохиолдолд BRCA1, 2 гэдэг хоёр генээс гадна TP53 гэх сүүлийн үе шинээр дахиад нэг ген байна гэж гарч иж. Тэнгууд 3 ген мутацид орсон тохиолдолд одоогийн байдлаар CRISPR-ыг ашиглах жоохон хэцүү. Тэгээ ялангуяа цусны гаралтай хорт тавдар аягүй санийх шиг ингээд extraction хийгээд лаборатори туршилтыг буцаагаад хийж болдог байхгүй юу. Тэгж яхад нөгөө нэг одоо solid tumor гэж ярьдیں۔ Нөгөө нэг монголоор одоо хорт тавдрууд одоо жишээ нь уушгины хорт тавдар ч юм уу тий. Зүрхний хорт тавдар, илэгний хорт тавдар тэр нөгөө цусын гаргаж авч ADC-ийн гаргах боломжгүй тохиолдол одоохондоо хүн дээр туршилт хийж болохгүй. Тийм болохоор хорт тавдрыг CRISPR-ээр эмчилнэ гэдэг нь боломжтой боловч одоогийн үед клиникийн туршилтанд хийгдэж явж байгаа зөвшөөрөгдсөн эмчилгээ байхгүй. Тэгээд саяны жишээ Солонгост нөгөө нэг хорт тавдрын эсийг буцаагаад эрүүл эс болгосон. Тэгээ саяхан Кайстаас гарсан судалгааны тийм би тэр судалгааны хариуг бас сайн мэдэхгүй. Гэхдээ тухайн үед нь яг ньюс гараад пейперийг уншихад болохоор энэ дээр болохыг CRISPR-ыг ашиглаагүй. Тэгээд одоо энэ бас дахиад нэлээд сонирхолтой гэдэг. Хитрхи гүнзгий ороо явал чи надад хэлээрэй. Тийм сая нөгөө нэг ген хүний энэ кодтой ген им уураг үсгдэг гэдгсэн шүү дээ тий. Тэгсэн чинь энэ ген ямар нэг уураг үсгэхэд энэ уургийг үсгэх үү болох уу гэдгийг шийддэг нэг нөхөр гэдэг байхгүй юу. Тэр нөхөр болохоор одоо энэ гэрлийн тэр switch шиг нөхөр эдийн уураг байдаг. Тэгэл одоо жишээ нь бидний бид хэрэгтэй байгаа уургийг тэр ген хийх гэж хахад энэ switcher болохоор switch хийдэг нөхөр болохоор энэ одоо off хийчихье. Тэнгуут бид нарт ямар ч үр нөлөө байхгүй. Энэ одоо on хийчихье. Тэнгуут нөгөө уургийн гарч ирээ хэрэгтэй үйл ажиллагаа явуулдаг тий. Тэгээд энэ Кайстас хийсэн судалгаанд миний ойлгосноор болохоор хорт тавдрын эс одоо энгийн эс хорт тавдрын эс болоход тэр нөгөө уургууд нөлөө үзүүлдэг юм л да. Тэгээд яадаг вэ гэхээр одоо жишээ нь тэр ген мутацид орчлаа гэж бодъё тий. Тэгээд мутацид орсон тэр генээс уураг үүсэх юм бол мэдээж аюултай уураг үүснэ тий. Ямар ч хэрэгтэй уураг биш. Тэнгуут тэр switcher нь за off хийчихье. Ген мутацид орсон ч гэсэн уурыг нь off хийчихье. Гингут биднэрт нөлөө үзүүлэхгүй мутацтай мөрчлөө нөлөө үзүүлэхгүй. Тэрний жишээ уураг үүсэхгүй. Тийм үүсэхгүй. Тэнгуут тэрний жишээ нь юу вэ гэхээр одоо BRCA хөхний хорт тавдартай хүмүүсийг харах юм бол одоо жишээ Huntington disease гэдэг байхгүй. Тэр ч гэсэн генийн гаралтай. Тэр болохоор залуухан байхдаа юу ч болохгүй. Тэгсэн мөрчлөө ген мутацид орсон байхгүй. Удамшлын гаралтай мөрчлөө. Тэгээд байжсэн нэг гинт 30-мчтай үед нөгөө нэг уураг нь гарч ирээ. За одоо on хийчихье гэх түнгот одоо бүх нөгөө симптомууд нь гарч эхэлдэг. Тэгээд тэр судалгааны багаас хийсэн юм энэ switch хийдэг on off хийдэг яг эрүүлээс хорт тавдрын эс болдог тэр энэ үе шатыг off хийдэг тийм технологи юм шиг байгаа. Тэр switch-уудыг тэр уургуудыг хорт тавдар болохоос нь өмнө сэргийлж байгаа гэсэн. Хорт тавдар болох гэж байгаа юм off хийдэг. Гэхдээ би санахгүй байгаа нь эсвэл хорт тавдар болсныхан дараа эргүүлээд on болгоод эрүүлээс болгочдөг. Тийм. Тэрийг бол transcription хувиргаж ийн гэсэн үг тийм. Тийм. Хорт тавдрын эсийг буцаага эрүүлээс болгож байгаа. Тэгээд яг хорт тавдрын эс түрүүний хэлдгээр эс 2 салхтаа яг за одоо чи хорт тавдрын эс болно шүү гэдгсэн чинь нөгөө нэг switch гажсэн. Яах юм бэ энэ одоо off хийчихээ гонгод тэгвэл эрүүл эс болчихъя гэд болчихшин гэсэн.
Тэгээд энэ хүмүүсийн хийсэн технологи нь яг юуг ашигласан бэ гэхээр CRISPR бол ашиглаагүй. Гэхдээ түрүүний хэлдгээр энэ transcription factor гэдэг тэр уургийг on off хийдэг, switch хийдэг тийм технологиг компьютерийн аргаар ингэж тийм контрол хийгээд тэгээд энэ болж шүү гэдэг тэр нэг simulation-ы хийснийхаа дараа амтан дээр тэгээд стер туршилт хийсэн чинь яг эргүүлээс болцсон байна гэдэг тийм судалгааны хариу байх шиг байсан тийм. Одоо яг миний нэг салбар биш болоо би жоохон буруу зүг ярьсан байж магадгүй. Гэхдээ ерөөхдөө basic fundamental нь зөв бахаал гэж бодож байна тийм. Нийт нь biotech гэж нэрлэж байгаа зөв тийм. Тийм biotech тийм bioengineer. Сая та бас ярианда дурдлаа. Уудлис гэдэг уудлис буюу анхдагч гэж биологи дээр үздэг тийм. Тэгээд сүүлийн үед Солонгост бол хуулиар хориглогдсон байна лээ. Одоохондоо туршилтын шатанд явж байгаа шиг үлээ. Зүүн өмнөд Азийн орнууд Америкт бол хүний уудлисыг өөрсөнд тариад улан залуужуулдаг гоо сайхны чиглэлээр бол ашигладаг болж байна. Тэр утгаараа Монголд бас энэ чиглэлийн бизнес эрхэлж байгаа гадаад руу зуучлалтай газрууд бол их гарч ирж байна. Уудлисыг хүнд өөрт нь буцаагаад тарина гэдэг нь ер нь сөрөг үр дагавартай юм уу? Дээрэс нь яг энэ нөгөө хүмүүсийн яриад байгаа шиг гоо сайхан болон одоо тэр хөгжрөлтийн эсрэг гэдэг ч юм уу те энэ чиглэлээр ашиглах боломжтой юм уу? Тийм. Одоо чиний ингээ асууж байгаа асуултууд яг биоинженерийн салбарт нэлээд олон юм салбарууд дахиад салдгийг бүгднийг мэдээд асууж байна. Тэгээд одоо биоинженер дотор генетикийн инженер гэдээ байна. Төрөний хоёлын ярьдаг. Бас үүдэл эсийн инженер гэж байна. Яг stem cell engineering гэдээ байна. Тэгэл tissue engineering, эдийн инженерчлэл гэдэг энэ лаборатори дургуулсан одоо жишээ ч юм уу, тэг лаборатори дургуулсан зүрх ч юм уу. Тэгээд ингээд салаа явчихдаг. Тэгээ миний хувьд болохоор үүдлээсийг сайн мэдэхгүй. Гэхдээ туршилтанд stem cell дээр одоо CRISPR ашиглаад туршилтууд хийж ийсэн. Тэгээ чиний хэлсэн одоо Монголд байгаа мэдээлэл гэхэд жишээ нь би өөрөө мэдэхгүй байхгүй. Тэгэхээр яг миний одоо мэдж байгаагаар болохоор үүдлээс болвол тийм түрүүний хэлгээ гоо сайхны чиглэл дотлоор яг арсыг нөхөн төлжүүлэх юм уу тий төлөгдсөн арсыг дахин нөхөн төлжүүлэх гэх мэтчлэн байдлаар би ашиглаж байгааг сонссон. Зарим тохиолдолд бас нэг одоо үе мөч өвдөд нэг зөөлөн гэдэг лөө тий зөөлөд энэ завсар байдаг нэг ликвид эдэр байхгүй болохоор үүдлээсээр тарилга хийгээд тарилга бас хийж эмчилж байгааг сонссон. Тэгээд гэхдээ тэр нь болохоор яг тодорхой хідэн орно. Тэгээд дээр нь яг юм нэг зөвшөөрөгдсөн юуны investigation хийгээд хараад тийм судалгааны ажлууд байгааг сонс. Тийм тэрнээс цаашаа сайн мэдэхгүй. Тийм. Ер нь тайлбарлахад хүний үүдлэсийг өөрлөм тарина гэдэг чинь сөрөг дагавар гах уу? Үүдлэс яагаад ер нь үүдлэсний туршилт үүдлээсний судалгаа эхэлсэн шалтгаануудын нэг нь үүдлээс өөр болохоор төрөл бүрийн эс болж хувирдаг тийм ээ. Тэгээд энэ үүдлээсийг анх аваад stem cell-ыг одоо ингээд лабораторид бид нар авдаг байхгүй. Би жишээ нь туршилт хийжсэн ингээд stem cell extraction хийгээд өвчтөн stem cell зүгээр эрүүлхнээс ч байсан болно. Үүдлээсийг авчираад тэгээ би одоо микроскопоор харж байгаа туршилт хийдэг. Тэгээд тэрэн дотор нь яг хэрэгтэй юм уургуудын одоо хоолтжил витаминууд өгдөг байхгүй. Тэгэл одоо шинэ А гэдэг энэ зүгээр жишээ шүү. А гэдэг витамин өгөхөөр нөгөө хэрэгтэй хоолнуудыг өгөхөөр энэ үүдлээс нь ясны одоо булчингийн эс болж хувирдаг. Өөр нэг хэрэгтэй уургуудыг өгөхөөр ахаа ясны эс болж хувирдаг ч юм уу тий. Өөр төрөл бүрийн эс болж хувирах боломжтой. Тэгэхээр тэр нь юу хэлж байна гэхээр үүдлээсээр ганцхан эсээр төрөл бүрийн нөгөө нэг эдүүдийг эмчлэх аргатай эмчлэх боломжтой болчихж байгаа гэсэн. Тэрийг cell treatment гэдэг cell therapy тийм эсийн гаралтай юм эмчилгээ хийх боломжтой болчихж байна гэсэн. Тэгээд яагаад энэ дундаа яг өөрөөсөө гаргаж авсан үүдлээсийг ашиглаж байна гэхээр хүний бие болохоор миний бие дотор байсан биологийн гаралтай зүйл биш л бол бүгдийн гадны бит гэж хүлээж авдаг. Тэгэхээр нөгөө нэг reverse reaction response үзүүлдэг, сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгээд одоо жишээлбэл яс суугарсан тохиолдолд ингээд ясыг replace их тэр материалнаас тухайн хүн аллерги авах нь үгүй юу гэдгийг эмчнэр асуудаг. Тэгээ ямар нэг юм аллергитай үгүй юу гэж асууж байгаа шалтгаан нь тэр материал хүний биед аллерги өгч магадгүй эсрэг сөрөг нөлөө үзүүлж магадгүй. Тэрнтэй адилхан чиний үүдлээсийг миний үүдлээс нь хийх юм бол
Жиний үйлсийг миний бит хийх юм бол миний би энэ үйлс Гадны бие. тий гадны битэн энэний гадна талд байгаа ресептор миний мэддэг ресептор биш вэ? Тэр одоо энэ мэдээлэл миний мэддэг мэдээлэл биш вэ? Энийг устгах гэдэг байхгүй. Тэгээд тэрний нэг жишээ нь нөгөө нэг эргэтэн шилжүүлэн суулгах хаалгаанууд байгаа штэ тий. Тэрэн дээр одоо жишээ нь хаалгаа дуусны дараа 20-10 жил ер нь насаараа тэр хүмүүс им удаг. Тэр им нь юу вэ гэхээр immunosuppressant буюу нөгөө хүний тэр им дархлааны систем ингээд эргүүлээд эсргүүц үзүүлээд байгаа тэрийг suppress хийгээд дардаг гэсэн. Тим имнүүд ууж иж нөгөө нэг өөр хүнээс авчирсан тэр илэг ч юм уу зүрхийг энэ гадны бит биш ээ гэдгийг сигналыг нөгөөд албаар ер нь нөгөө дархлаагийн доош нь дарж ийн гэсэн. Тэгээд өөрийн үдлээсийг ашиглах юм бол тийм алтаа ер нь тийм нөлөө байхгүй. Яг гэвэл миний биетээс гаргаж авсан учраас миний биенээс гаргаж авсан учраас тэрийг биет гэж хүлээж авахгүй. Дархлааны эсүү таньдаг гэсэн. Асуултанд шууд хариулж чадахгүй ингээ basic юм ингээ тайлбарлаа жоохон тайраад. Эргээд хоёлаа нөгөө таны над дээр дахиад CRISPR ганц хоёр асуулт үлдсэн. Гэхдээ эргээд хоёлаа нөгөө таны одоогийн хийж байгаа ажил руу буцъя. Ер нь эмзүүн салбарын лицензиулалт гэж ярих нь зөв те. Лицензиулалт болон эрдэм шинжилгээний одоо бүтээлийг юу бизнесийн хил рүү буюу одоо хөрөнгө оруулалтын яриа хэлцээр болгоход шаардлагатай байгаа ур чадварууд нь юу байна? Энтэйгээ уялдуулаад таны нөгөө CRISPR ажилласан одоо туршлага энэ таны одоогийн хийж байгаа ажилд нөлөөлж байгаа юу? Хоёр тусдаа асуулт. Тэгээ одоо миний хийж байгаа ажил саяны хэлдгээр хөрөнгө оруулагчтай уулзалтууд байна. Төрөний хэлдгээр нэг том global biopharmaceutical уулзалтууд байна. Тэрэн дээр л бол ерөөхдөө өөр биофармтай уулзахад бол их хвчлэн шинжлэх ухааны тийм scientific discussion явдаг болохоор ер нь нэг нарийн скил байдгүй тэгэл яг science discussion явдаг. Хэлж байгаагаар хөрөнгө оруулагчтай уулзах тохиолдолд болохоор ялангуяа Солонгосын хөрөнгө оруулагчд донд ихэнх нь нөгөө finance яг business чиглэлээр сурч төгссөн яг энэ салбартай ажилласан хүмүүс дийлийнх нь байдаг. Тэгээд энэ хүмүүс шинжлэх ухааны яаж хэрхэн тайлбарлах вэ гэдэг бас нэлээд скил шаарддаг. Тэгээд миний хувьд болохоор би өөрөө яагаад ийм translation engineer business шинжлэх ухааны голд байдаг ийм ажлуудыг хийдэг вэ гэхээр надад тэр нь fun байдаг. Тэгээд би тэргээ сайн хийж чаддсан юм шиг санагддаг байхгүй. Надад ийм амар хэцүү science гаргаж ил. За энийг нэг настай хүүхд тайлбарлах гэвэл би нэлээд дуртай тайлбарлах сонирхолтой. Тэгэл тэрэн шиг яг тухайн хөрөнгө оруулагчийнхаа ойлгож буй хэмжээнд нь тайлбарлахад ерөөхдөө soft skill нэлээд хэрэгтэй. Тэгээ дээр нь тэр science-а 100% ойлгож иж өөрөө хүн яг нөгөө нэг амархан тайлбарлаж чаддаг юм шиг. Би өөрөө сайн ойлгоогүй бол би өөрөө ч гэсэн асуултаа тавьж чадахгүй яг зөв асуултных нь хариултанд хариулж чадахгүй. Тэгээд дээрээс нь нөгөө нэг Солонгос талын хөрөнгө оруулагчтай уулзахад болохоор яг солонгос хэлээрээ бүх юм ярина. Тийм бол хэлний бэлтгэл хэрэгтэй. Америкийн талын хөрөнгө оруулагчтай уулзахад англи хэл дээр хийдэг. Тэгээд Америкт болохоор нэг юм хөрөнгө оруулагчд ихэнх нь venture capital гэд одоо ийм том биофармад хажуудаа хөрөнгө оруулагч сантай байдаг байхгүй юу? Тэгээд тэр шалтгаан нь болохоор энэ одоо Pfizer гэдэг юм уу энэ том компаниуд хажуудаага хөрөнгө оруулагчаар шинэ стартапуудыг хөрөнгө оруулад яг судалгааны ажлын дэмжээд хурцтайгаар хариугийн гаргаж ирэнгүүт дараа нь манайх танах хөрөнгө оруулсан юм чинь танай хариу дажгүй гарах юм бол бид нар энэ license хийгээд аваа лицензийг авъя гэх тийм сонирхолтой байдаг. Тэгээд ийм биофармуудад байдаг хөрөнгө оруулагчд бол ихэнх нь доктор мэргэжилтэй нэг анагаахын доктор, medical doctor ч юм уу судалгааны ажил олон жил хийсэн хүмүүс болохоор эсэргээр нөгөө business mind байгаа ч гэсэндээ бүр нөгөө science discussion нэлээд hardcore ордог байхгүй. Тэгэхээр энэ хэмжээний хүмүүс тайлбарлахын тулд бас нэлээд study шаардагддаг. Тийм. За яг эндээс үргэлжлүүлэн асуухад Солонгосын зах зээл дээр ер нь бол нөгөө хүсийн тэнцвэртэй байдал энэ төр дээр надад бол айгүй sensitive хандтай юм шиг санагдсан. Таасаа яриандаа дурдлаа нөгөө таны ажиллаж байгаа салбар чиглэлд бол дандаа нөгөө доктор профессор буюу жоохон хөшөө хүмүүс олж ажиллаж байгаа. Дээрээс нь бизнесийн салбарт болохоор угаасаа эрэгтэй хүмүүс бол зохилох хандлага ажиглагддаг. Солонгосын зах зээл дээр таныг мөн дээрээс нь таны одоо хийж байгаа ажлын хүрээнд таныг хүлээж авах хандлага нь яаж ажиглагддаг вэ? Энэ чиглэлд ажиллахад хэцүү байдаг уу? Тийм.
Тэр бол бас нэг жоохон challenge гэх юм уу. Тэгээд одоо жишээ нь ажлын байранд гарахаас өмнө ч гэсэндээ намайг инженерийн сургуульд байхад манай бакалаврын одоо яг нэгдүгээр курсын оюутнууд орж байхад 40-50 хүүхэд байхад нэг өсрээд 5-10 эмэгтэй охтууд тэгэл үлдсэн дандаа эрэхтэй. Тэгээд нөгөө Солонгост бүгд цэрэгт явдаг. Тэгэл цэрэгт яваад ирэхээр тэр хүний зан аршин бараг шууд 100% өөрчлөгддөг байхгүй юу. Тэгэл тэрний өмнө ингээл хөөрхөн юм хөвгтөд байж байгаа л цэрэгт явж ирээл гэнт яг юм робот шиг тэгэл ах нар одоо нөгөө үе шаттай нас тийм сомбин нартайгаа ингээл яг ингээл 90 градус мэдлээл. Тэгээд яг тэр нь миний бодлоор ингээд ажлын байран дээр ч гэсэн үлдчихдэг юм шиг эрэгтэй хүмүүсийн хувьд ялангуяа. Тэгэл ажлын байран дээр ч гэсэн гарахад хөвчлэн инженерийн чиглэлтэй бас түрүүн санхүү бизнесийн чиглэл дандаа эрэгтэй хүмүүс хөвчлэн байдаг. Тэгээд дээр нь нөгөө нэг докторийн зэргийн хамгаалалт олон жил ажилласан байна гэхээр тэрийг хийхэд эрэгтэй хүмүүс илүү бие махбод физиологийн хувьд ч юм уу тэг ялангуяа Солонгос нөгөө нэг соёлын ялгаанаас нөгөө эрэгтэй хүмүүс илүү гэр бүл авч явдаг. Тэгэл миний үеийн эмэгтэй хүмүүс ихэн гэр бүлтэй болоод хүүхэдтэй болохоор ажилласаа гардаг. Тэгээ ерөөдөө full time mom хийгээл тийм зүйлүүд их байдаг учраас ажлын байран дээр яг ингэ scientific discussion хийгээ митингд оронгууд 30 хүн суужингууд бүгд за нэг 40-60 насны ахмад настай хүмүүс тэгээ ихэнх нь эрэгтэй эмэгтэй хүн цөөхөн. Гэхдээ биотехнологийн салбартай харьцуулахад эмийн салбарт жоохон арай эмэгтэй хүмүүс их. Тэр нөгөө эмзүүч ч юм уу тийм эмийн чиглэлээр сурсан хүмүүс эмэгтэй хүмүүс. Арай их гэдэг нь бараг 10-3. Тийм 10-3. Тийм. Гэхдээ тэр хүмүүс нь судалгааны ажил хийдэг. Тэгээ яг ингээ гараад бизнес митинг дээр хийдэггүй. Decision making meeting-д оролцдоггүй. Тэгэл ингээл оронгот 20 хүн суугаад яг мэтгэлцэн эхлэл за наад механизм чинь биш ээ танаа энэ хариуч яагаад ийм байгаа ингээл энэ ийм байвал хөрөнгө оруулахгүй гэж тэгдэг ч юм уу те энэ алитийн хорт автрын өөр юм байхад энэ юмнаас танах юугаар ялгаатай ингээл тэгэл ингээл нэлээд ширүүн мэтгэлцэн явагддаг байхгүй эрэгтэй хүмүүсийн хооронд тэгэл мэтгэлцэн явагдаж байгаа л судлаач хүмүүсийн хувьд болохоор солонгостой судлаач хүмүүсийн хувьд нөгөө нэг яагаад team discussion бизнес хүмүүс хамт явах хэрэгтэй байдаг вэ гэхэлэр soft skill дутагддаг судалгаа хийдэг хүмүүс. Тэгээ ялангуяа доктор ийм өндөр мэдлэгтэй олон жил туршилт хийгээд ийм мундаг байсан хүмүүс өгөөрхөн өөрийнх нь хийж байгаа ажлыг юм хэлэхээр дургүй байдаг байхгүй. Ихэнх нь юу солонгос. Тэгэл ястаж ингээл хоёр талаас гал асаал ингээл буцлаад хэлнэ. Тэгэхээр бизнес хийдэг хүмүүс болохоор дунд нь яг soft skill ашиглаад ингээд тэрийг ингээд neutralize хийгээд buffer хийгээд явах хэрэгтэй. Тэнгуут зөвхөн бизнес хийдэг хүмүүсийн бас нэг хэцүү юм нь одоо жишээ манай багийн дарга эмзүүч мэргэжилтэй тэгээ бизнес хийж явж байгаа хүн. Тэгээд нөгөө нэг яг биол заримдаа ингээд бүр deep discussion хийхээр ойлгодгоо. Би ч гэсэндээ одоо доктор мундаг хүмүүс олон жил судалгаа хийсэн хүмүүс хаа заримдаа асуултыг ойлгодгоо хэцүү байдаг байхгүй. Тэнгууд нөгөө талаас асуултыг найсахгүй болохоор ингээд уурладаг ч юм уу тий. Тэгээд тийм үед ингээд нөгөө би хажуугаар хөндлөнгөс сонсож байгаа хүний үед арай жоохон catch хийхэд хурдан гэх юм уу. Нөгөө хүн юмаа ярьж байхдаа нөгөө хүнээс сонсохгүй байх магадлал нь өндөр. Хүн юм ярихгүй хажуунаас ажиллаж байгаа тэр хүний ярьж байгаа юмыг арай ойлгох магадлал нь өндөр юм шиг. Тэгээл ингээд 10 хэдэн хүн бужигнаал яаж байгаа тэр хойтлоос нэг хүн гараа өргөл нэг эмэгтэй хүн харгаж авах өх шиг тэгсэн. Таны асуултыг А гэдэг асуулт асуусан чинь бид нэр Б гээ хариулсан байна. Уучлаарай. Таны А гэж асууж байгаа чинь зөв. Хариулт нь энэ нэ гэх хэлэнгут миний хариулт зөв. Тэр хүний хүсэж байсан хариулт нь зөв. Гэхдээ тэр хүний харж байгаа байдал нь за чи өөрөө хэм бэлээ гэсэн байдлаар хардаг гэх юм уу. Тэгэл ягаад энэ эмэгтэй хүн ороод ирүү гэдэг ч юм уу. Ягаад энэ залуу хүн энэ удаа хэм бэлээ гэдэг ч юм уу. Тэгэл хурал таарсны дараа ирээл өөрөө ямар мэргэжилтэй гадаад юм уу тэгээ солонгосоор яаж ийм сайн ярьж байгаа доктороо хийсэн үү одоо хидтэй юм гэдэг ч юм уу тэгэл ер нь тиймэрхүү асуудлууд нэлээд жоохон ажиглагддаг гэх үү. За сая та аюу олон митинг дээр ордог гэд митинг дээр юу болж өрнөдөг вэ гэд ярьлаа. Энгийнээр ойлгуулах юм бол би
би таны нөгөө хийж байгаа ажлыг чинь бол мэдж байгаа. Гэхдээ инженеэр ойлгох юм бол хоёр талд ингээд шинжилгээ ухаанч сууж гин, нөгөө талд бизнесийнхэн сууж гин. Ингээд хоёр талаас дебейт ингээд явж байгаа. Тэнгүүд таны одоо role гэх юм уу? Энэ митинг донд хаана орж ирдэг вэ? Миний хувьд болохоор манай багт манай үндсэн дарга бит хоёр байдаг. Тэгээ манай дарга болохоор эмзүүч мэргэжилтэй. Би болохоор биоинженер мэргэжилтэй. Тэгээд бит хоёр одоо ингээ митингд явхлаарэ яг манай одоо захирал CEO ч юм уу CTO, CSO болохоор presentation тавихгүй зүгээр ингээ байж байгаа. Тэгээд манай дараа бит хоёр болохоор ээлжилж илтгэлээ тавьдаг. Тэгээ манай илтгэл гэдэг үйл ерөөхдөө тэр нөгөө нэг company deck, corporate deck нь болохоор зүгээр л битүү science data гэдэг байхгүй тэр нь амтны туршилтын хариу лабораторид хийсэн in vitro гэж ярьдیں۔ In vivo туршилтуудын хариу тэгэл тэр хариу датагаа харуулаад тайлбарлал асуулт ирэхээр нь яагаад энэ тоочин ингинээс ингээ их байгаа гэдэг ч юм тийм хариултууд нь хариулдаг. Тэгээ ерөөхдөө presentation хийдэг scientific questionд нь хариулдаг. Хэрвээ би хариулж чадахгүй бол манай одоо CTO, CSO хариулдаг. Тэгээ decision making гин яг CEO хийдэг. Тэгээд ерөөхдөө ингээд дунд нь бүх юм танилцуулаад явдаг тийм рөлтэй. Тэгээд манай багт яагаад манай дарга эмзүүч би биоинженер байгаа гэхлээр бид тэр яг нэгнийгээ байхгүй минөхөө явдаг байхгүй. Миний хувьд болохоор яг нөгөө нэг анхны шатны preclinical data-нууд ихэнх нь амтны туршилт, биологийн гаралтай туршилтууд байгаа. Тэрнийхээ юуг нь би сайн ойлгодог, тайлбарлаж чаддаг. Энэ имийг яг клиникт хүн дээр туршаад клиникийн туршилтанд оруулахаар ямар хуу байх уу? Эсвэл өөр ямар эмнүүд байна? Өөр эмнүүдийн unique features нь юу юм? Манайхтай харьцуулахад ямар ялгаатай юм гэх юм. Тэр талаас нь болохоор манай яг дээдлийн мань дарга болохоор эмзүүч мэрэгчтэй болохоор сайн ярьж чаддаг. Тэгээд явдаг. Ойлголоо. За хоёлаа жоохон замбраагүй явчлаа уучлаа. Зүгээр. Хоёлаа буцаад нөгөө яг инженерингийн чиглэл рүү ганц хоёр асуулт надад байна. Нэгдүгээрт хоёлаа нөгөө энэ талаар нэг ярилцчихсан. Монголд цус ойртол их байгаа гэдэг тийм. Цус ойртолт их байгаа. Дээрээс нь эндээс гарч болох үр дагавруудыг инженерингийн чиглэлээс тайлбарлах юм бол тийм Монголын хүн ам цөөхөн тийм ээ. Тэгээд ерөөхдөө ойртоо миний сонссноор Монгол цус ойртолт их байгаа гэж яригдаж байгаа. Тэгээд тэрний шалтгаан сүүлийн хүүхдүүд төрөхдөө генетикийн ямар нэгэн асуудалтай ч юм уу те удамшлын өвчлөлтэй ч юм уу эсвэл хүүхдүүд нэлээд төрөхдөө ямар нэгэн өвчлөлтэй төрж байгаа. Тэгээд тэрийг харахаар шалтгаан нь нөгөө нэг хоёр хүний гений мэдээлэл хол байх тусмаа, random байх тусмаа илүү сайн breeding болдог. Тэгээ одоо хурдан мөр breeding хийхэд ч юм уу гоё нохоо гаргаж авмаар байвал ер нь нэлээд хоёр random юм микслж байгаа нэг юм гаргаж ирдэг ч юм уу тийм. Нөгөө юу штэ те мал амтнаа ч гэсэн тэгж үйлчүүлдэг те. Тийм. Тэрэндээ адилхан. Тэгэл цус ойртох тусам гений мэдээлэл нь адилхан болоод эхэлдэг. Тэгэл одоо жишээ нь юу гэдэг чинь аавын талаас юм гений ямар нэгэн өвчлөл асуудал байвал мутац ч юм уу байвал ээжийн талаас бас байвал аавын талаас байвал ерөөдөө тэр удмын хүмүүс тэр ген байна гэсэн үг байхгүй. Тэгээд тэгсэн чинь тэр удмын хоёр хүн хоорондоо ойртоод гэр бүл болох юм бол угаасаа тэр асуудалтай байгаа ген илүү бүр доминант болж гарч ирнэ. Тэгэхээр 100% одоо ээжийн талаас гений аавын талаас байгаа тэр гений өвчин ээжийн талд байхгүй байвал хүүхдийн төрөх магадлал нь байж магадгүй ээжийг дөрөсөн ч байж магадгүй аль нь 50-50 ч байж магадгүй гэдэг байхад хоёр талаас хоёулаа байх юм бол 100% энэ хүүхэд бол генийн асуудалтай гарна гэсэн үг шүү тийм ээ. Тэгээд тэрэн шиг цус ойртол их байгаа. Тэгээд энийг инженерийн аргаар CRISPR-ийн аргаар ч юм уу яг хуу нөгөө түрүүний хэлдэг Huntington disease гэх байна жишээ нь ген яг нэг ген мутацдороо дараа үедээ очдог. Тэгээ тэрийн яг одоо ээжийн жишээ мутацтай байлаа гэхээр ээжийнх нь тэр генийн засчих юм бол дараагийн үед очихгүй байх магадaltaй тий. Гэх мэтчлэн CRISPR бас нөлөө үзүүлж болохоор юм шиг. Гэхдээ одоохонд бол яг нэг судалгаа хийгдээ туршилтын үед явж байгаа учраас хол байгаа. Яг туршилт хийдгээс дахиад асууя. Сая бас та яриандаа дурдлаа. Хүн дээр туршилт хийдэг, амтан дээр туршилт хийдэг гэд энийг яг эмгэлзүүн талаас нь тайлбарлаж өгөх юм бол биоинженерч бай, биофармч бай, ер нь
ийм технологийн компаниудын анагаахын технологийн компаниудын эцсийн үр дүн нь бол хүний эрүүл байлгах тий өвчлөлөө сурталчлан сэргийлэх ч юм уу эсвэл өвдсөн хүний тэр одоо орт тавдар өвчнийг эдгэх зорилготой тийм ээ. Тэгээд бодохоор туршилт хийгээгүй ямар нэгэн эмийг хүн дээр шууд хэрэглэж болох уу? Энэ бол нэлээд тийм нөө ёс зүйн хувьд болохгүй асуудал шүү дээ. Тэгэхээр туршилт хийхээс өөр арга байхгүй. Тэгээд тэр туршилтаа юун дээр хийх вэ гэдгээс шалтгаалаад хүн болгон ингээд дебет үсгдэг. Тэгээд амьтны туршилтыг эсэргүүцэж ин амьтан дээр туршилт хийж болохгүй гэдэг ч юм уу. Эсвэл хүн дээр туршилт хийж болохгүй гэдэг ч юм уу. Тэгээд эмийн үйлдвэрлэлийн явцыг харах юм бол үндсэн 3 үе шаттай байдаг байхгүй. Түрүү миний хэлдгээр яг молекул гаргаж ирдэг шинэ юм нээлт хийдэг нээлтийн үе шат байгаа. Тэгээд тэр молекулаа гаргаж ирснийхаа дараа одоо юун дээр лаборатори дээр туршилт хийдэг эд эсэн дээр туршилт хийгээд тэгээд хэрвээ тэрний хариуд окей байх юм бол амьтан дээр туршилт хийдэг. Тэгээд энэ лабораторид амьтан дээр хийж байгаа болохоор клиникийн өмнөх туршилтын үе, судалгааны үеийн туршилтын үе гэж нэрлэдэг. Тэгээд амьтан дээр хариу нь дажгүй гарах юм бол дараагийнх нь болохоор хүн дээр буюу клиникийн туршилтанд ордог. Тэгээд клиникийн туршилтыг ч гэсэндээ дотор нь 3 ангилдаг. Хамгийн ихний phase 1 нь болохоор эрүүл хүн дээр туршилт хийдэг. Тэгээ яах вэ гэхээр эмний зорилго гэдэг бол тухайн асуудалтай байгаа зүйлийг эмчлэх зорилготой шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн өвчлөлж байхгүй зүгээр эрүүл хүн дээр болохоор тэр юм ямар ч нөлөө үзүүлэхгүй байх хэвээр. Тэгээ тэрэн дээр нэг 100-аас 200 хүн дээр туршилт хийгээд тэгээд тэр бол туршилтаа мэдээж хүмүүсээс өөрсдөөс нь зөвшөөрлийг авна. Эмнэлэг болгон дээр нөгөө patient recruiting хийдэг газрууд байдаг. Тэгээ хүн өөрөө сайн дураараа одоо жишээ нь надад мөнгө хэрэгтэй бол би туршилтанд орж олно. Эсвэл миний гэр бүл донд хүн өвдсөн ямар ч одоо эмчлэх арга байхгүй хахад шинээр нэг юм потенциалтай юм гарч иж ивэл би тийшээ туршилтанд орж болно тий. Тэгээд эрүүл хүн дээр ямар ч асуудал байхгүй бол дараа нь өвчтөн дээр туршилтаа хийдэг гэсэн үг. Тэгээд яг би өөрөө туршилт ийм тийм гэж хэлэх хэцүү. Гэхдээ туршилт хийгээгүй юмыг хүн дээр ашиглах боломжгүй. Тэгээд тийм учраас хүнийг эрүүл байлгын аврыг гэвэл угаасаа ямар нэгэн туршилтын юм хийхээс өөр аргагүй. Тийм. За ойлголоо. Хоёулынх нь подкастын цаг ер нь нэлээд явсан байна. Тэгээд Солонгосын биотек стартапуудын лицензийн стратеги таны хувьд бол олон улсад бас ажиллаж ирсэн. Олон улстай харьцуулахад ер нь юугаараа ялгаатай байдаг вэ? Миний хувьд болохоор Америкт эмнэлэгт яг CRISPR судалгааны ажил хийжсэн. Биофармд бол ажиллаж байгаагүй. Гэхдээ одоо бол миний хамт ажилладаг партнер компаниуд маань бол Америк компани байгаа, Герман компани байгаа, Япон компани байгаа. Тэгээд одоо юу гэдэг Америк, Герман компани мөнгөтэй хөрөнгөтэй орны компанитай илүү өндөр хөгжилтэй орны компанитай харьцуулбал Солонгос сүүлийн үед ялангуяа санхүүгийн хувьд нэлээд хэцүү байгаа. Хөрөнгө оруулалт байхгүй бол ер нь хэцүү. Түрүү жил гэхэд баг 200 гаруй биотехнологийн компани хаалгаа хаасан гэдэг жбайгаа байхгүй. Тэгэл одоо ингээд зөндөө хүмүүс хүнээ цуулж байна. Биотехнологийн салбар зөвхөн Солонгос гэлтгүй Америк ч юм уу өөр газар ч гэсэн ер нь хэцүү. Тэгээд тэгтээ Америкийн хувьд болохоор нөгөө нэг түрүүний хэлдгээр биофармууд том global biopharmууд байгаа болохоор аль хэдийн хөрөнгөтэй. Тэгээд энэ хүмүүсийн хувьд болохоор өөрсдөө бүх юмаа хийх чадaltaй. Тэгээд Солонгостойгоо стартапуудын хувьд болохоор preclinical, clinical-ийн туршилтаа бүгднийг хийхэд асар их мөнгө зарцуулагддаг. Тэгээд нэг юм гаргаж авахд дор хаяж 10 жил шаарддаг. 10-аас 15 жил. Ганцхан юм. Тийм. Тэгэхээр тэр компани 10-аас 15 жил ганцхан юм хийлээ гэж бодоход 15 жил ямар ч компанид нь revenue орлого байх байгаа шүү тий. Зарлага л гараад байгаа. Туршилтын зарлагууд л гараад байгаа. Тэгээд дээр нь им өөрөө яг нээлттэй хийгээд зөвшөөрөл авч нөө FDA-с зөвшөөрөл авах тэр хугацаа тэр success rate нь нэлээд бага. Одоо 100-ны дөнгөж нэг 5% succeed хийдэг ч юм уу тийм байдаг гэж тооцоолж байгаа байхгүй. Одоо 2000 им шинээр гарч ирлээ гэхэд нэгтлээ гэхэд тэндээс үлдсэн зөвхөн 100 им зөвшөөрөл авдаг ч юм уу тий. Тэгээ зөвшөөрөл авсан ч гэсэндээ long term тэр өвчтнийг эдгэж чадж гэнэ үү? Өвчтний симптомууд нь дарж чадж гэнэ үү гэдэг бас question mark. Тийм болохоор Солонгос компанийн хувьд стратеги нь аль болох нүүн клиникийн туршилтын үе шатны өмнө том компани руу лиценз зарах сонирхолтой.
Тэгэх юм бол Америк компанийн хувьд ч гэсэндээ нэлээд амар. Одоо энэ том Америк хөгжүүлэлт хийгдсэн байгаа гэсэн үг тийм хөгжүүлэлт нь хийгдсэн. Том компаниудын хувьд одоо шинээр гаргаж ирж байгаа вакцины эдрийг бол анханасаа өөртөө нээлттэй хийгээгүй байх тохиолдол нь их байдаг. Яагаад гэвэл тэндээдэг хүмүүс болохоор өдөр болгон бараг 100 200 ширхэг юм нэг шинэ нэмийн нээлтүүд шинэ preclinical data-нууд компаниуд явуулдаг. Тэгээд тэр хүмүүс өдөржин скрининг хийдэг байхгүй. Дата харж байгаа л за энэ компани дата гайгүй минь эднийхтэй уулзъя гээл тунгат нөгөөдөл нь yes 200 компаниас ганцхан компанитай уулздаг ч юм уу тий. Тэгээ манай компанийн хувьд одоо жишээ Bio USA гэдэг жил болгон тэнд бүх биофармууд уулздаг байхгүй. Тэрэн дээр яг нэг глобал том компаниуд тэгэл бараг хичнээн мянган стартапууд эднэртэй уулзалт хийгээж бүүн юм болдог байхгүй. Тэгэл тэр дундаас яг шалгаж харж байгаа л гайгүйг нь за эднийхээ лицензийг авъя гэх юм бол энэ том вакцины үйлдвэрлэдэг компани яг үүндээ нээлттэй өөртөө хийгээгүй бэлэн байсан юмыг мөнгөөр зохиж авчраал өөртөөх нь хувьч гэсэн даамар цагаа хэмжин тэр хүмүүс бас дараагийн судалгааг нь хийх мөнгөний олгож байна. Тиймэрхүү. За мэрэгжилтэй холбоотой сүүлийн асуулт. Одоогоор ер нь ямар төслүүд дээр ажиллаж байна? Тэгээд дээрээс нь лицензжүүлэхээр төлөвлөж байгаа R&D төслүүд бас байгаа юу? Тийм. Миний харагдаж байгаа ихэнх төслүүд маань ер нь нэлээд нэг шинэ технологи, ихэнх шинээр гаргаж ирж байгаа молекулууд. Тэгээд би чамд хэлжсэн байх нэг имийг first in class, тэгээд best in class гэж хоёр ангилдаг. Тэгээд салбартаа анхдагч, тэр ангилалтаа анхдагч, нөгөөх нь best in class нь болохоор ангилалтаа анхдагч биш. Тэгтээ хамгийн лаг нь. Тэгээд ингэж хоёр ангилдаг. Тэгээ манай компанийн хувьд болохоор шинээр молекул нэлээд хэд байгаа илрүүлсэн молекулууд өмнө нь хизээч туршилт хийгдэж байгаагүй. Өмнө нь хинч сонсож байгаагүй. Өмнө нь ямар ч судалгааны ажил байхгүй, ямар ч reference data байхгүй. Тэгээ ийм project-ууд байгаа болохоор бид нарт нэлээд challenge байдаг. Тэгээд одоо жишээ нь Pfizer дээр очивол, Merck дээр очивол бид нарт ийм туршилтын хариу байна гэж харангуут вау, окей. Дата нь гоё юм. За энэ яг ямар молекул илээ хайгаад үзэн гот судалгааны ажил байхгүй. Тэнгууд нөгөө хүмүүс итгэхгүй. Солонгост ингэж шинэ технологи first in class гаргаж ирэх ховор эднэр яг хийж чадах уу? Мөнгөтэй компани одоо том Pfizer шиг ч юм уу мөнгөтэй компани биш мөртлөө яаж энэ туршилтуудаа хийж чадах болов? Хөрөнгө оруулагчгүй хийж чадах болов гэдэг тийм question зөндөө байдаг. Тэгээд тийм болохоор нөгөө яг шинжлэх ухаанаа зөв тайлбарлаад 100% тэр хүмүүсийг итгүүлэхийн тулд нэлийн прожектууд дээр ажиллаж байгаа. Тэгээд миний одоо яг манай компаниас нэлийн шахуу ажиллаж байгаа хөрөнгө оруулагч хайж байгаа төсөл болохоор Acker 3 гэд бид нар дууддаг энэ бас хинч мэдгүй шинээр гарч ирсэн. Энэ болохоор юу гэхээр за амрахнаар яа тайлбарлах вэ? Юу байгаа юм л та. Нөгөө autoimmune disease гэдэг autoimmune disease гэдэг. Тэр болохоор хүний дархлааны эсүүд өөрийн бие гадны биетэй гэж бодоод өөрийн эсүүдийг гадны биетэй гэж бодоод өхүүлдэг. Тэгээд нөгөө ус уналтын талаар би ярьжсэн одоо өсний уугийн эс байгаа тий. Уугийн эс бол миний өөрийн эс тийм ээ. Тэгсэн чинь дархлааны эс тэрийг гадны биетэй гэж хүлээж аваад очиж атак хийгээд өхүүлээд тэнгууд ус уналт явагдаж байгаа. Тэгээд ягаад гинт дархлааны эс өөрийн үсээ танихгүй байна гэдэг нь болохоор тэр зүгээр юм нэг алдагдал түрүүн хэлдгэр нэг эс хоёр хувиргатай алдаа гаргадаг шиг өөрөө биологийн биед алдаа гаргадаг. Тэгээ сүүлээд стресснээс үүдэлтэйгээр залуу хүмүүс тийм дархлааны алдагдaltaй юм өвчлөлүүд их гарч ирж байгаа. Тэгээ манай компанийн хувьд болохоор хийж байгаа нэг юм маань болохоор энэ молекул болохоор тэр дархлааны эснүүдийг дархлааны эс олон төрөл гэдэг байхгүй юу? B cell, T cell, killer cell ч юм уу тэгээ NK cell гэх мэт олон төрлөдөг. Одоо салбарт нөгөө зах зээлд гарцсан байгаа юмнууд JAK1 гэл TNF alpha гэж зөндөө юмнууд эдийн тийм салбартаа байгаа хүмүүс нь мэдэх бах. Тэгэд энэ юмнууд яадаг вэ гэхээр хүний дархлааны бүх хэсийг бүхэлд нь suppress хийдэг, дардаг. Буюу дарчдаг. Тийм дарчдаг. Тэнгот ийм ууж байгаа хүмүүсд одоо надад тийм autoimmune disease байлаа гэхэд би ийм уух хэрэгтэй. Тэнгот тэр имийг ууж ахаар миний дархлааны систем бүгд дарагдсан. Би нэлээд ядарна. Тэгээд одоо ядарсан байжсэн би гарааны гадарч идэхгүй юм байна. Идэхгүй. Яг л дархлааны эс очиж нөгөө нэг бүх үйл ажиллагаа явуулах хэрэгтэй хахад дарагдсан бол идэхгүй. Тэгээд одоо зах зээл байгаа юмнуудын
усал тал нь тэр ахгүй юу. Тэгээ манай юм болохоор яг хэрэгтэй газар нь хэрэгтэй дархлааны эсийн аваачаад хэрэггүйг ингээд сигнал өгөөд чи очих хэрэггүй шүү. Lymph node одоо нэг эднэртэй байж T-cell зөвхөн хэрэгтэй. Одоо энэ үед B-cell хэрэгтэй гэдэг тийм сигналыг өгдөг молекул. Тийм. Тэгээд одоохондоо амтны туршилтаа хийгээд дууссан клиникийн туршилтанд орох гээд хөрөнгө оруулагч байгаа байж байгаа. Амтны туршилт нь амжилттай болсон тийм. Тийм. Тэгээд манай энэ молекулууд одоо тэр BioUSA гэдэг хамгийн том тийм био конференс ахгүй юу? Сан Францискод болдог. Тэгээд энэ дээр очиж өөрийнхөө бүтээгдэхүүнийг эмийг лицензийн зарна гэдэг үйл баг түүхэн тийм том үйл явдал ахгүй юу? Тэгээд стартапуудын хувьд ийм том компанитай нэг ганц хоёр компанитай л уулзалт хийхэд нэлээд амжилт. Тэгээд манай компанийн хувьд гэхэд одоо энэ 7 дахь BioUSA болж байгаа манай дарга нар явсан. Бид нэр 7 том компанитай уулзалт хийсэн. Тэгмэд хүмүүс яаж 7 том компанитай уулзалт хийж байгаа. Тэгээд тэрний шалтгаан манай амтны туршилт нэлээд амжилттай явагдсан. Тэгээд нэг им болохоор нөгөө indication гэж ярьдیں۔ Indication гэдэг нь тэр имийг ашиглаад ямар өвчтнийг идгэх вэ гэдэг нь тийм. Тэгээд ихэнх им болохоор ер нь нэг л өвчтнийг идгэх боломжтой байдаг. Тэгээд манай эмний хувьд болохоор тэр autoimmune disease дотор зөндөө байдаг байхгүй юу? Одоо Alzheimer байна, өөр юу IBD байна. Нөгөө нэг одоо юу хүний хоол боловсруулах хэрэгтэн тогтолцоонд өөрчлөлт ороод тэгээд ингээд ихэнх нь chronic disease гэж ярьдیں۔ Ямар шалтгаангүйгээр өвдөд байдаг. Шалтгаангүйгээр ингээл гүйлгээл гизөвдөл хоолой боловсруулж чадахгүй байдаг ч юм уу. Нэг глютен гэж байдаг шээ. Нэг гурлан бүтээгдэхүүн идэхээр гизөвдөд байдаг хүмүүс ч юм уу. Глюкоз гэдэг тийм. Үгүй юу? Тэр нөр глюкоз гэдэг нь глютен гэдгийг монголоор юу гэдэг юм бэ? Ямар ч байсан гурлан байдаг тийм. Энээс болоо хашлаад ингээд гидсэн өвдөд байдаг хүмүүс байдаг. Гэх мэтчлэн олон autoimmune disease-ага энэ болгон зориулагдсан юм нэг байхад манайх параг бүгднийг ингээд treat хийж болох гээд тэгээд амтны туршлуудад бүгдээр нь сайн гарч ирээд тэгээд хамгийн одоо авууштай нь юу вэ гэхээр им өөрөө хамгийн чухал нь safety аюулгүй байдал бас efficacy хэр хүчтэй байна хэр яг оновчтой яг эмчилж ин гэдэг л байхгүй. Тэгээд ихэнх юмнууд efficacy сайн байхаараа safe биш байдаг. Одоо жишээ нь хортовдрын эмчилгээг chemotherapy ч юм уу те chemotherapy амар аюултай шүү дээ. Хавдрын эснээс гадна монголоор бол химийн эмчилгээ. Химийн эмчилгээ тийм. Хавдрын эснээс гадна өөрийн эсийг хөвөлдөг. Тийм тэгэл ер нь нэлээд аюултай. Тэгтээ хүчтэй тий. Тунгад хүчтэй биш юм нь болохоор хүний биднийх сөрөг нөлөө үзүүлэхгүй safe мөртлөө. Тэгтээ удаан хугацаанд тийм нөгөө хүн тэр эсрэгцэл үзүүлээд одоо үйлчлэгээ болчдөг. Морфин шиг ч юм уу тий. Морфин гэхдээ хүчтэй л тий. Тэгээд манай эмний хувьд болохоор яг efficacy байгаа мөртлөө safe байгаад байгаа. Тэгээд тэр safe-ийн юугаар хардаг вэ гэхээр ямар ч хортовдрын эм ямар нэг эмчилгээг хийхээр ерөөхдөө амьд биетийн нөө жин огцон бурдаг байхгүй юу? Хортовдраар одоо эмчилгээ химийн эмчилгээнд орж байгаа хүмүүс нэлээд туршдаг тий. Тэгээд амьтан дээр туршилт хийхээр тэр амьтан турж ийн үгүй юу гэдгийг хардаг. Тэгээд манайх бол ер нь body weight нь ерөөсөө бууралт байхгүй. Гой санагдчихээн. За тэгэхэд саяны та яриандаа дурдлаа. Манай асуултууд манаас дуусах төгч байна. Яриандаа дурдлаа. Та бол айгүй олон улсын төвшөнд гадны хүмүүстэй ажилладаг. Гадны зах зээл дээр ер нь монгол хүн ажиллана гэхээр таныг хэр хүлээж авдаг? Тэгээ эхлээд ирж гисэн Солонгостой ингээд Солонгостой байхдаа хуралд явахаар одоо юу гэдэг бизнес уулзалт байвал англи хэл дээр бизнес уулзалт байвал гадаад хүмүүс их байдаг шүү дээ. Шинжлэх ухааны дискшныг солонгос хэл дээр хийнэ гэхэлэр гадаад хүн бараг байдаггүй. Тэгээл одоо бизнес картаа ингээд солилцаал аваачаал өмгөт лицензийн менежер гэснээр нэр нь нинж бямсран ингээд тонгот нөгөөдөл унших гал ингээд гэл тийшаал нэг хараал ингээд Америкийн солонгос юм уу гэл намаа бүр инэтхээ үү гэж асууж байсан. Нөгөө нэг нэр нь нэг инэтхээ нэр нь санжаа нинжээ JTO нэрнүүд ихэд юм шиг байна. Тэгээд урт тэгээ бор болохоор нэгсэн юм уу. Тэгэл гайхал ингээл харна. Тэгээд
ер нь бол би салбартаа ер нь ганцаарддаг. Би өөр газар очиод ингээ хурал конференц суусан ч гэсэндээ гадаад хүн байдгүй. Яг судалгаа хийдэг гадаад хүмүүс байдаг ч гэсэндээ яг бизнес ингээд нэг шууд индастри дээр гараад үйл ажиллагаа хийдэг гадаад хүмүүс бараг байхгүй. Солонгос хэл нэлээд чухал болохоор. Тэгээд хэл ер нь солонгос хэл ер нь ихэнх дийлэх инженер, сайенс чиглэлээр сурж байгаа гадаад хүмүүсийн гэртээ буцах шалтгаан юм шиг яг солонгос хэлийг цэвэр эзэмшихгүй бол Та бол энд ирээд сурсан тий? Тийм, ирээд сурсан. Би бүр 2 дахь курс хүртлээ ер нь бол намайг ярихаар хүмүүс шар хүн ирээд солонгосоор ирээд байгаа юм шиг сонсогдоод байна гэх. Тэгээ одоо ч гэсэндээ жоохон аялагтай ярьдаг. Гэхдээ баг анзаардгүй юм дөө. Нэр мэр хараад мэддэг. Тэгээд Америк компаниудтай уулзалт хийхэд ч гэсэндээ нөгөө нэр нь нэлээд өрмөц болохоор ингээл where from гэх ингээл асуугаад солонгос биш юм биш тэгэл тэгэл Монгол гингот тэгэл вау гэлэн тийм тэгээд discrimination гэхээс илүү гоё хүлээж авдаг хүмүүс их. Тэг ялангуяа Америкт намайг судалгаа хийж байгаа ч гэсэн Америк хүмүүс бүр нээлттэй. Америк бол бүр яагаад зүгээр судалгаа хиймээр судлаач болмоор Америк явах хэрэгтэй мэн л гэж надад бодогдсон. Солонгос бүх юм хаалттай ер нь юм үе шаттай байдаг бол хэцүү. Тэгэл бизнес ярьсан ч гэсэндээ дандаа бизнес явцтай эсвэл судалгаа хийвэл юм цагаан халааттай хүмүүс байдаг. Америк намайг очиж судалгаа хийж байхад хамт ажиллах гэжээс одоо жишээ хүн орж ирэнгүүт ингээд персингтэй битүү ингээд шивэстэй богцорчсон ингээд орж ирж байгаа байхгүй би гайхсан. Тэгэл юм ирсэн чинь сайенс маш сайн мэддэг. Тэгээд Америк нэлийн практикал бүх юм хүмүүс өөрсдөө гэртээ хийдэг. Бүх юм дээр хүмүүс сонирч санаараа curiosity-гаар туршилт хийдэг. Саяны CRISPR-ыг одоо солонгост хүмүүс мэдэхгүй байхад Америкт энгийн хүмүүс CRISPR нөгөө пакэж зардаг. Гэртээ туршилт хийдэг. Тэгэл бодохоор тэгтлээ ингээ хөгжсөн. Тийм тэгтлээ хөгжсөн, тийм тэгтлээ хүмүүс сонирхдаг, энгийн хүмүүс сонирхдаг. Тэгээд яг энэ тэгтээ ёсцсон хувьд болохгүй. Тэгтээ тэд нар өөрсдөө biohacker гэж дууддаг байхгүй. Hacker угаасаа тэгэл тийм Netflix дээр biohackers гэдэг series байдаг. Тийм кино бас байдаг. Ганцхан юм асууж. Гэртээ Америкт гэртээр зардаг гэж байна. Яаж? Хууль бусаар. Тэр болохоор тэр залуу байдаг YouTube хийдэг. Тэгэл өөрөө хит хийгээд тэр залуу болохоор өөрөө нөгөө нэг нохоог яг цайн чанарын нохоог breeding хийдэг. Natural selection гэж ярьдаг шүү дээ. Энэ Дарвины хуулиар яг юу гэдэг лээ. Дарвины шалгаран юу гэдэг лээ? Шалгарах хууль, natural selection. Шалгарлын хууль тийм. Тэгсэн чинь тэр Netflix дээр байдаг нь болохоор unnatural selection гэдэг байхгүй. Тэр болохоор байгалийн явцаар биш хүмүүс өөртөө шалгаж авч байгаа, CRISPR ашиглаж байгаа. Би ихтэй энэ дэр инээж болохгүй байх. Тэгтээ надад болохоор ингээд Америк хүмүүс crazy. Тэр нь that's why Америкаас их технологиуд гарч ирдэг. Тэгээд тэр залуу энэ нөгөө нэг яг ингээд хоёр breed хийхлээр яг хүссэн нэг характер нь гарч ирэхгүй болохоор болвол нэмдэг гэсэн. Тийм. Одоо жишээ нь сарныг гой өнгөтэй улаан сарнаа хийх гээд өөр сарнаатай хослуулсан чинь яг гой өнгө нь гараад ирсэн чинь үнэр нь байхгүй болсон. Тэгээд тэгвэл яавал яг үнэрийн хамт нэг характерын тийм өөрчлөлт бусдад нь нөлөө үзүүлэхгүй байх вэ гэдэг дээр CRISPR-ыг ашиглаж байгаа гэсэн. Солонгост оюутны зээл гаргадаг цоргонц байгууллага GME. Зээлийн зөвлөгөөг 010 33 84 дугаараас авах боломжтой. Зээлийг GME-гээс. За, ер нь Монголынхан энэ чиглэлээр ажилладаг за яг танин мэргэжлэр биш юм аа гэхэд энэ салбарт ажиллаж байгаа залуустай хүмүүстэй хэрэг холбоотой байдаг вэ? Ер нь энэ хэрэг холбоотой байдаг бол энэ салбар Монгол улсад хэр хөгжиж байгаа санагдаж байгаа вэ? Миний хувьд болохоор би одоо Солонгост 10, Америкт 1 жил, 11 жил яг одоо бодглохлоор бүр үнэхээр завгүй цаг хугацаа хурдан явсан. Тэгэл судалгааны ажил хийхээр угаасаа би жишээ нь магистртай судалгааны ажил хийдэг байхад шүн байнга лабораторид очдог. Нөгөө түрүүн хилдэг өөдлис яг хүүхчэг байхгүй юу? Нөгөө хөхөөл ээж шиг 4 цаг болгонд очиж хоолыг нөгдөг. Тэгхгүй л өгчдөг. Тийм. Тэгээд яг тэр эсээ ингээ ургуулад яг үндсэн яг том болоод тэгээд яг туршилтаа хийхэд бараг сар зарцуулагддаг. Би болохоор нөгөө өөдлисийг хөлдөөж байгаа юм байна гэж бодож байсан байхгүй юу? Тийм. Нөгөө нэг хөлдөөсөн эсээ гаргаж ирээд unfreezing хайлуулад
Тэгээд нөгөө өсгөж үржүүлдэг гэсэн үг. Тэгээд тэр өөдлөөс чи өөрөөс болж хувирахын тулд бараг сар гарам шаардлагаддаг. Тэгэл яг өөрөөс болсныхан дараа нөгөө CRISPR туршилтаа хийдэг байхгүй. Тэгэл дунд нь шүн мөн ингээл 3 цагт очих хэрэгтэйсэн сэрүүлгэнд дуурахгүй ч юм ядраал унтаал маргааш ночонгод өгцөн мэт. Тэнгод дахиад эхэлдэг. Тийм болохоор хурд авдрын дээр туршилт хийдэг байхгүй. Яг л хурдан өсч үрждэг. Тийм. Тэгээд нилийн завгүй байсан учраас ч тэр юм уу Монгол руу яг ингээд холбоо барих би баг гэртеч баг очиж амждгоо яг ойрхон мөртлөө гэртээ баг оюутан байхдаа ялангуяа баг 3 жил нэг удаа ч юм уу ажилд гарчаад одоо ч гэсэндээ нэг 2 жил нэг удаа сүүлийн жоохон очиад байгаа. Тэгээ шалтгаан нь болохоор яг нас яваад ирэхээр нөгөө яна хурлуудад дараа солонгос компаниудтай ажиллаад байдаг. Заримдаа намайг бүр тийм үеч байдаг. Гадаад хүнийг бүр нарийн нөгөө science discussion-д оруулахгүй гээд. Яасан бэ гэсэн чинь солонгос туу? Зарим компаниуд тийм. Тэгээ бүр гэрээ хийдэг. Тэгэл яасан бэ гэсэн чинь миний бодлоор тийм энэтхэг хүмүүс ирж ажиллаж байгаад нөгөө нэг том компани яг технологийн мэдээллийн хулгайлаа. Тийм авч аваад өөртөө хийсэн юм шиг байна. Тэгээд тэр мөрнөөс шалтгаалаад гадаад хүнтэй одоо болгоомжтой байдаг ч юм те. Тийм юм. Гэхдээ манай одоо компанид тэгдүүлтэй. Гэхдээ надад тийм юм тохиолж исэн. Тэгээд яг юм хийгээд ирсэн чинь Монголдоо юм хиймээр санагдаад, өөрийн юм хиймээр санагдаад биднэрт потенциал байгаа штэ. Бид хийж чаддаг штэ. Надад ч гэсэн ингээд би мундаг судалгаа хийдэг тийм хүн биш. Надад сурах юм зөндөө байгаа ч гэсэндээ надад скиллүүд нь байна. Тэгээд Монголд гоё судалгаа хийгээд яг юм идея байвал би тэр хүнтэй одоо хамтраа бизнесийн аваа явдаг ч юм уу те. Гаднаас хөрөнгө оруулагч олдог ч юм уу тэгвэл гоё ч юм шиг. Тэгээд сүүлийн жоохон Монгол ирж буцаад хүмүүстэй холбоо тогтохгүй бол. Ер нь энэ чиглэлээр Монголд ажиллаж болмоор гэхээр нөгөө дотор нь ажиллаж байгаа тоонд нь байгаа хүмүүс рүү бас хэлж гин гэж одоо ойлгох үедээ. Гэхдээ ер нь энэ чиглэлээр ажиллаж болмоор санагдаж байна уу? Монголд би ингээд хэд хэд удаа очихдаа жоохон судлахаар яг үнэндээ бол ажлын байр хийх юм зөндөө байгаа мөртлөө яг ингээд ажлын байр нь байхгүй гэх юм уу? Ажлын байр нь байхгүй гэдэг нь компани нь байхгүй, нөхцөл нь байхгүй, лаборатори нь байхгүй, баг нь байхгүй. Тэгэл гадаадд байж байгаа судалгаа хийсэн мундаг монгол хүмүүсээ эргэж ирээд ихэнх нь одоо профессор судалгааны ажил хийж байгаа тий. Тэгээд ялангуяа нөгөө улсын их сургуулиуд багшилж байгаа, профессорлж байгаа. Тунгууд улсын ийм их сургуулиуд маань хөрөнгө оруулагч олохын тулд жоох асуудалтай юм шиг л удаашралтай нөгөө нэг дээдлээс зөвшөөрлөө авах гал хүлээгээл ч юм уу эсвэл дээдлэн зөвшөөрөхгүй бол хэцүү ч юм уу тий. Тэгээд судалгааны ажил хийж байгаа хүмүүсийн хувьд бол жоохон удаашралтай санхүүжил байгаа юм шиг. Тэгээд би сайн мэддэггүйсэн ч одоо жишээ нь Батмөхийг чи мэднэ тий. Батмөх ч гэсэндээ одоо ингэ манай подкастын бас дугаарт орсон. Bio engineering гэж bio технологийн чиглэлээр нөгөө бид хоёр мөс хамт орсон байхгүй юу? Яг нэг оных. Тэгээд Батмөх Монголд үлдээд яг bio технологиороо төгссөн. Тэгээд Батмөхийн хувьд болохоор bio технологиор төгссөн учраас одоо хийж байгаа ажлууд дунд нь жишээ нь Parabiotics гэдэг үлээ. Probiotics-ийн нэг хэлбэр тийм. Гүний сүнс ашигтай бактери гаргаж ирдэг тийм. Ашигтай бактери тийм. Тэгэл Батмөхч байна ингээл өөр хэд хэдэн залуучууд стартап эхлүүлээд хөрөнгө оруулагч хайгаа явж байгаа. Тэгэл тэрийг харахаар ингээ гоё аахгүй. Тэгээд энэ хүмүүст хийж чадахгүй ч юм уу эсвэл багт нь ингээд хүн байхгүй байгаа тохиолдолд тэрийг би нөхөж өгч чадах юм шиг. Тэгээ яг би өөрөө тийм science nerd бүр ингээд доктор хамгаалаад зөвхөн судалгаа хийж байгаа биш учраас надад судалгааны тал дээр ингээд platform idea нь байхгүй. Гэхдээ хэрэв өөр хүн platform idea нь байвал би тэрийг хурдан сураад яг яаж хөгжүүлэл зүгээрээ гэдэг дээр skill нь бүрдсэн байгаа юм шиг. Тийм болохоор хэрвээ хамтарч ажилламаар байгаа хүмүүсээ л холбогдорой. За маш их баярлалаа. Манай урилгыг хүлээн аваад тэгээд энэ би бол нөгөө яг үндэ тантай ярилцах гал энэ чиглэлээр ганц нэг зүйл харлаа. Яг үндэ бас мэдэхгүй. 10 жилдээ биологийн хичээл үзчихсэн болохоос биш энэ чиглэлээр бол ерөөсөө судалж байгаагүй. Тэгээ манай сонсогчдод болон надад ирж энгийнээр ойлгомжтойгоор ярилцсан танд маш их баярлалаа.
Тэгээд удахгүй бас би нөгөө CRISPR-ыг хүний ДНХ-г өөрчлөөд загварчлаад засварчилж гин гэж засж гин гэж бодохоор надад айгүй сонирхолтой санагдаад тэгээд удахгүй бас хоёлаа дахиж уулзаад CRISPR-ийн талаар ярих байхаа гэж бодож байна. Баярлалаа танд. Урьж оролцсон явдал баярлалаа. За баярлалаа. Сонссон ба сонсогчдод маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа.